За сайн байцгаана уу? Баяраа битээр ордно. Жон Бонианы Мөргөлчийн зан номыг орчуулад бас сонсож болохоор бичлэг хийгээд интернет дээр тавьсан тий. Тэгээд дараа нь тэр номныхаа талаар хоорондоо ярилцаад бас бичлэг хийгээд тавьсан байгаа. Тэрний дараа орчуулсан ном бол энэ Mere Christianity гэсэн ном байгаа. Энэ номыг бас сонсож болохоор ингээд уншаад Facebook дээр тавьсан. Бас нэлээд олон хүн сонссон харагдаж байгаа. Тэгээ энэ номныхаа талаар бас хоёулаа ярилцаад, бүлэг-бүлгээр нь ярилцаад бичлэг хийгээд тавья гэж ингэж харагдав. Энэ бас өөрөө тэгээд уншсан хүн ч гэсэн ойлгоход нь дахиад илүүсээ ойлгоход нь ашиг тус өгөх бах тийм ээ. Аялаас өөрөөсөө ойлгосон зүйлээр жоох ингээ багцлаад ярих юм бол. Тийм тусламж болох үүднээс тийм ээ. Тийм. Энэ номыг ярихаас өмнө би бас нэг юм хэлээд тгий. Энэ номыг бичсэн хүн бол өөрөө C.S. Lewis гэж хүн. Английн хүн байгаа. 1898 онд төрөөд 1963 онд нас барсан тийм хүн байлээ. Өөрөө Оксфорд их сургуульд төгссөн. Оксфорд, Кембриж их сургуульд багшилж байсан. Тэгээд нэлээд олон ном зохиол бичсэн. Их тийм алдартай олонний танил болсон ном жишээлбэл гэх юм бол энэ Нарния гэж зохиол өгдөг ш тийм ээ. Тийм зөгнөлт маягийн хүүхдийн тийм ээ. Тэрний Нарниагаар хийсэн кино байдаг. Нэлээд хэд ангитай их гоё кино байдаг ш тийм. Ер нь аль цаад утга санаанд бас л Библиэлтэй холбоотой. Тийм хүүхдэд Библийг ойлгуулсан тийм ээ. Тийм их гоё тийм зохиол байдаг. Тэгээд шинжлэх ухааны чиглэлээр зөгнөлт хүүхдийн зохиол, Кристиан гэдэг ийм чиглэлүүдээр 30 гаруй ном бичсэн. Тэгээ 30 гаруй орны хэл рүү орчуулагдсан тийм байлээ. Өөрөө бас тэгээд 1898 онд төрсэн учраас дэлхийн 1-2 дугаар тайнд орж явсан. Нилээд хэдэн тулдаанд орж явсан хүн юм байлээ. Тэгээд нилээн бас амьдралын хатуу ширүүгийн хүмийг туулсан тийм хүн. Тэгээд их сайхан гिचмиг бодож хүмүүс энгийнээр ойлгуулж эмх зэгцтэй ингэж бичиж чаддаг тийм зохиолч хүн. Бэл тэгээ энэ ном өөрөө их тийм сайхан сонирхолтой ном байлээ. Тэгээд энэ ном бол анх ингэж уншиж байгаа, сонсож байгаа хүмүүс гэж бодох ёстой зүйл юу вэ гэхээр энэ бол жишээлбэл тэр Жон Бонианы Мөргөлчийн зам гэдэг номноос бол арай өөр. Зүгээр ингээд ямар нэгэн үйл явдлын тухай ингээд өгүүлсэн номыг бол хүн сонсоод явхад л ингээд дотроо дүрслээд ийм үйл явдал болж байгаа юм байна гэдэг ингээд ойлгоход хялбар байдаг, сонсоход уншихад хялбар байдаг. Энэ номын хувьд бол би ингээд уншихад бол жоохон хэцүү, жоохон төвөгтэй санагдсан, хүнд санагдсан. Юу гэхээр нэлээ ингэж юу өгүүлж байна гэдгийг ингэж ойлгож, эмх зэгцтэй ойлголтыг ингэж авах болж байгаа. Тийм учраас нэлээд нэг өгүүлбэрээр нь ингэж ойлгож тусгаж нэлээд энэ юу өгүүлж байна гэдгийг мэдхийг хүссэн сэтгэлээр хичээж ингэж сонсгосон ном ястай ном байгаа байхгүй. Номыг тэгээд ерөнхийдөө нэгдүгээр бүлгээр орохоос өмнө бүхэлдээ ер нь юуны талаар өгүүлж байна гэдгийг жоохон ярьсан дээр ах тийм ээ. Энэ заавал нөгөө Кристиан хүмүүс тийм ээ. Одоо яг энэ Мөргөлчийн зам байгаа шүү дээ. Жон Бонианы. Тэр бол ерөнхийдөө бол Кристиан хүмүүс л ер нь уншихаар ном шүү дээ тийм ээ. Энгийн одоо итгэгч биш тийм энгийн хүн бол Библийн талаар ойлголтгүй хүн бол юу сонин ном бэ гэмээр тийм ном шүү дээ. Гэхдээ их гоё ном л доо. Энэ номны тухайд бол энгийн тийм Кристиан одоо тийм итгэл мэдхгүй энгийн хүн байсан ч гэсэн бидний амьдралд бидний дотор байгаа эгэл жирийн зүйлүүд дээр ингэж олгууруулж хэлж өгч ойлгуулж хэлж өгч байгаа тийм ээ. Хин ч гэсэн ингэж сонсоод уншаад ашиг тусыг авахар ийм ном байгаа шүү дээ тийм үү. Тийм. Тэгээ аль руу хэлсэн шүү дээ чинь уншаад ойлгоход та бас нэг жоохон хэцүү нэлээд гүнзгий бодож уншихгүй бол бас хэцүү гэж тий. Тэгэхээр шалтгаанаас юу вэ гэхээр өөрөө бас энэ чинь философч хүн байсан байгаа шүү дээ тий. Бас өөрөө их шинжлэх ухаан их сонирхдаг тийм хүн байсан байж байгаа. Тэр энэ номыг Христтгэл бишрэл юу вэ? Христтгэл ер нь юунд ингэж хариултыг өгч чадах вэ? Хүний төр байж байгаа ямар асуултуудад ингэж тавигдаг, ямар асуултуудад хариулт өгч чадах вэ гэдгийг ингэж хүнд ойлгуулахын тулд нэгдүгээр философийн асуудлыг хөндөгдөж байгаа. Сэтгэл судлалын асуудлууд хөндөгдөж байгаа. Тэгээд дараа нь шинжлэх ухааны асуудлуудыг хөндөж, тийм зүйлүүдийг үндэс болгоод ингэж энэ хариултыг өгж байгаа учраас нэлээд бас жоохон ойлгоход тийм хэцүү, нэлээд бас бодож ийж бас уншсныхаа дараа наан цаанд бодож ийж ойлгохоор тийм боддог хүн бол их шимтгэхэр тийм ном байж байгаа шүү дээ тийм.
Тэгээд энэ намыг уншиж байхад надад Библийн нэг ишлэл бодогдчихсэн байхгүй. Тэгэхээр 2 дугаар Коринтын 10 дээр 2 дугаар Коринтын 10 дээр байдаг нэг үг гэдэг чинь тий. 15 дээр би цэцэрхэл болон Бурхны мэдлэгийн эсрэг босгож альва өндөрлөг зүйлсийг устгаж ямар ч бодол санааг Христийн дуулууртай байдалд олзлуулдаг гэж хэлж байгаа тийм. Тэгэхээр энэ хүн Христ итгэл бишрлийг одоо сайн мэдээ түгэж авч явах үедээ олон тийм эсэргүүцэлтэй мэдээж тулгарч исэн байж байгаа тийм ээ. Өөрөө нэлийн нэр төртэй хүн учраас бас олон дайралтууд ирж исэн байх гэж бодож байна. Тэр үед одоо Христ итгэл бишрлийг ингэж хүмүүст тий нотлон хамгаалахын тулд энэ хүн туршлагатай байсан байгаа шүү дээ тий. Тэхийн тулд хүмүүсийн ингэж ихэвчлэн ертөнцийн хүмүүсийн тавьдаг асуултууд тийм ээ асуултуудыг энд ингэж үндэс болгоод тэгээд Христ итгэл бишрлийг нотлон хамгаалах тийм байдлаар бичсэн юм байна да гэж би бодож байгаа хгүй. Тэгвэл ер нь Христ итгэл бишрлийг эсэргүүцэхийн тулд хүмүүсийн одоо зэвсэг болгож хэрэгэлдэг зүйлүүд их юм байна. Надны гүн ухааны асуудлууд гэж байна тий. Хамгийн гол нь шинжлэх ухааны асуудлууд гэж байгаа шүү дээ тий. Тэгээд тийм зүйлүүдийг үндэс болгоод тэднэр тийм зүйлүүдийг ингэж тий зэвсэггүй болгоод гэдэг шиг тий хүчнэггүй болгож ингэж гаргаж ирж байгаа учраас энэ их гоё ном байж байгаа хгүй тий. Тэгэхээр мэдээж итгэлгүй хүн энийг унших үед сайн мэдээ болохоос гадна итгэгч хүмүүс ч гэсэн энийг унших үед бид нар сайн мэдээ түгээх үед ингээ эсэргүүцэлд тулгардаг шүү дээ. Хүмүүс янз бүрийн асуудал ингээ тавихаар бас заримдаа яг бүрэн дүр хариулт өгч чадахгүй тийм үед би бас энийг мэдчихсэн бол тэгж хариулах байж ер нь бол ийм асуултанд бас ингэж хариулах хэрэгтэй юм байна да гэсэн зүйлүүдийг бас энэ номнаас олж харах боломжтой байгаа байхгүй тийм. Тэгээ энэ хүн өөрөө ч гэсэн ер нь тийм үннийг хайрладаг тийм ээ. Бурханд итгэдэггүй байхдаа ч гэсэн альва зүйлийн зүй тогтлын талаар яагаад өөрсдөө оршин байгаа талаар их боддог. Тэгээд бурхан гэж байгаа бол яагаад ийм байгаа ингэж олон зүйлийг бас эсрэгцүүлж тавьж боддог тийм байсан байгаа шүү дээ. Тэгээд заавал бусад хүмүүс гэхээс илүү бас өөрийнхөө дотор байсан бурханы талаарх бодлыг ингэж бодлого эсрэгсэжсэн зүйлүүдтэй ирж хаасаар хариултыг авсан учраас бас бусад хүмүүсийг тусламж олох үдээс ингэж их гоё бичсэн байгаа шүү дээ. Тийм. Ном ерөнхийдөө бол 4 бүлгээс ингэж бүрдэж байгаа. Нэгдүгээр бүлэгт бол хамгийн гол нь юуг ойлгохыг хүсэж байгаа юм бол ёс суртахууны хууль гэдэг зүйл зөв буруу юу зөв бэ юу буруу вэ гэдгийг ингэж ялгаж салгах тийм ёс суртахууны талаарх ойлголт бүр хууль болж бидний дотор оршдог юм аа гэдгийг ойлгуулахын тулд нэг бүлгийг ингэ зарцуулж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ энийг яагаад ингэж чухалч үзэж байна гэхээр ер нь энэ хүний дотор байгаа зөв буруугийн талаарх ойлголт буюу ёс суртахууны хууль яагаад хүний дотор байгаа вэ гэдгийг үнэндээ олж мэдэх юм бол орчлын ертөнц яагаад оршин байгаагийн утга учир орчлын ертөнцийн цаана ямар зүйл оршин байгаа вэ гэдгийг мэдэж болох түлхүүр нь юм аа гэж ингэж үзэж байгаа тийм учраас энэ гарчгийн хэлэхдээ зөв ба буруугийн талаарх ойлголт буюу орчлын ертөнцийн тийм нууцыг олж мэдэх гэж ингэж зөв буруугийн талаарх ёс суртахууны хуулийг ингэж өндөр түвшинд ингэж тавьж үзэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд 2 дугаар бүлэгт бол энэ хүний дотор ёс суртахуун гэдэг зүйл хуулиар оршиж байгаамаа гэдгийг харуулсныхаа дараа тэгвэл Христ итгэл гэж юу юм бэ гэдгийг ингэж 2 дугаар бүлэгт тайлбарлаж байгаа. Тэгээд 3 дугаар бүлэгт Христ одоо ёс суртахуун Christian behavior гэж юу юм бэ гэдгийг тайлбарлаад тэгээд 4 дугаар бүлэгт бол теологийн зүйлийг ярьж байгаа. Бурхны бодгаал чанар 3-1 бурхны мөн чанарын талаар ярьж байгаа тий. Тэгээд энэ 4 дугаар бүлгийг бол найз нар нь бол энд оруулах хэрэг байна уу? Яагаад бол теологийн юм ярихаар жирийн одоо ингээд уншигчд бол сонирхолгүй болно шүү дээ. Ойлгоход хэцүү шүү дээ гэж ингэж хэлчихсэн. Гэхдээ би яагаад жирийн хүмүүс ч гэсэн энэ теологийн тий зүйлийг ойлгохгүй гэж энэ бол чухал зүйл шүү дээ. Бурхныг илүү сайн таньж мэдхийн тулд бид нар энэ теологийн асуудал 3-1 бурхны талаарх энэ ойлголтыг бол бид нар олж авах хэрэгтэй маа гэж үзсэн учраас би энэ бүлгийг орууллаа гэж. Энэ 4 дугаар бүлэг бол бас ойлгоход хэцүү нэлээд чухал зүйлүүд яригдж байгаа тийм. Тэгээ ийм 4 бүлгээс бүтсэн ном байж байгаа. Өнөөдөр бол 1-р бүлгийг энэ бас богинохон 20 дуус учраас хоорондоо яриад бараг дуусгах гэж бодож байна. Тий. Тэгээд энэ хүн бол өөрөө бас философч хүн байлаа шүү дээ. Ер нь бичсэн ном дотроос нэг уншсан харахад ер нь философийн талаар нэлээд тийм мэдлэгтэй тийм өөрөө философч юм билээ. Ер нь ингээ харах юм бол өнгөрсөн хүн төрөлхтний түүхэнд одоо мундаг философч нар гэж яддаг шээ тийм ээ. Тэд нар бол ер нь хүн болгон мэддэг тийм бас тийм олон хүн байдаггүй цөөхөн хүмүүс байдаг шээ. Аристотель одоо хин байдгийг тийм үү. Мундаг дээрийн философч таа шээ. Тэгвэл энэ философи монгол хэл рүү болохоор гүн ухаан гэж орчуулад байгаа тийм ээ. Яагаад энэ философч хүмүүс гүн ухаантнууд ингэж их мундаг байдаг вэ? Яагаад ингэж түүхэнд их тэмдэглэгдэж үлдсэн тэгээ юм цөөхөн байдгийм бэ? Тэгээд бодохоор
Ер нь гүн ухаан гэж юу юм бэ? Философи гэдэг зүйл юу юм бэ гэхээр миний ойлгож байгаагаар бол айгүй энгийнээр зүгээр хэлэх юм бол хүн өөрийнхөө оршин байгаа утга учирын тухай бодох нь л өөрөө философи шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ Льюисийн энэ номон дээр эхний бүлэгтнийгээ гарч байгаа зүйлийг харах юм бол тэгж хэлж байгаа шүү дээ. Энэ орчлон ертөнцийн одоо утга учирыг олж мэдхийн тулд хүний дотор байгаа зүйлийг таньж мэдчих, хүнийг таньж мэдэх хэрэгтэй. Тэгэх юм бол ингэж ойлгоод таньж мэдчих болно гэсэн байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр яг ингээд хүмүүс болохоор ерөнхийдөө нийт хүмүүс энэ орчлон ертөнцийн утга учирыг таньж мэдхийн тулд дандаа гадагшаага харж ирж хайж гэдэг шүү дээ. Дандаа том юм хардаг шүү дээ. Уул, ус, гол гарах, байгалийн үзэгдлөө, дээрээс нь дэлхий, нарсаар цаашаа орчлон ертөнц юу гэдгийг тийм ээ. Энэ бүх зүйлүүдийг ингээд бодоол ингээд ирж хайгаад байдаг боловч тийм ээ. Яг үнэндээ тэндээс орчлон ертөнцийн бас бидний оршин байгаагийн утга учирыг олж гаргаж ирэхэд боломжгүй шүү дээ, байхгүй шүү дээ. Гэтэл гүн ухаантнууд гэж хэлээд байгаа тэр мундаг тэр түүхэн хүмүүс ямар вэ гэхээр бид нар бол хувь хүний өөрийнхөө оршин байгаагийн утга учирын тухай их боддог байсан байгаа шүү дээ. Тэгээд тэрний талаар ингэж судалж өөрийнхөө дотроос олж мэдсэн зүйлээ ингэж бас өөрөө бусад хүмүүсийг шүү дээ, хүмүүсийг ажигласан зүйлүүдээ ингэж бичиж тэ ингэж гаргаж тавьж ингэхээр тэндээс харин хүмүүст айгүй ашиг тустай тийм амьдралын утга учирыг орчлон ертөнцийн оршин байгаагийн утга учирыг таньж мэдэх юм ач холбогдолтой зүйлүүдийг ингэж бий болгож өгч байгаа шүү дээ тийм болохоор энэ Льюис бас хэлэхдээ хүний дотор байгаа зүйлийг бид нар таньж мэдэх юм бол орчлон ертөнцийг таньж мэдэж болно шүү дээ гэж өгүүлж байгаа шүү дээ. Тэгээ нэгдүгээр бүлэг рүү орох юм бол хүний төрлөх чанарын хууль гэж хэлж байгаа тийм. Хүний төрлөх чанарын хууль. Энд бас ёс суртахууны хууль гэсэн үг гарч байгаа. Бас зөв буруугийн тухай ойлголт гэж гарч байгаа. Ер нь бол зөв буруугийн тухай дүрм эсвэл ёс суртахууны хууль бол нэг зүйл юм шиг гэж бичиж байгаа тийм ээ. За тэгээд энийг тайлбарлахдаа эхлээд хүмүүсийн хооронд юм маргаан байдаг шүү дээ гэж хэлж байгаа. Тий. Би чамд өөрийнхөө жүрчнээс өгсөн биз дээ. Чи одоо надад өөрийнхөөсөө өгөөч гэх юм уу тийм ээ. Ийм янз бүрийн хүмүүсийн наснаас улгаамааран тий боловсрлаас улгаамааран хүмүүсийн хооронд ингээд бий болдог юм маргаанууд гэж байж байгаамаа. Тэр хүмүүсийн ингэж маргалдж байгаа байдлыг харах юм бол одоо буруутан болж байгаа нөгөө хүний хувьд ч гэсэн тийм ээ. Тэр хүн өөрт нь ингэж хэлж байгааг шууд өгөөсгөж чадахгүй гэж хэлж байгаа шүү дээ. Харин оронд нь ямар хариу үйлдэл илэрхийлдэг вэ гэхээр тэр хүний тэр шаардж байгаа нөхцөл байдлыг тий буруу гэж хэлэх биш. Өөрийгөө нотлон хамгаалах. Тий. Одоо би чамд журжээ өгч чадахгүй байгаа нь буруу. Тэгвэл одоо тэр үед бол нөхцөл байдал өөр байсан шүү дээ гэх юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг тийм миний зүв байсан юм аа. Чиний тавьж байгаа энэ шаардлага чинь бол зөв. Тэгвэл энэ бол миний зүв байсан юм аа гэж ингэж хэлэх гэж өөрийгөө өгөөл хандлагаар л ярина гэхээс ш тэр хүний тавьж байгаа тэр шаардлага бол үндсэндээ бол тэр жишгийг бол энэ буруу гэж хэлдэггүй. Энийг бол энэ бол үнэн зөвөө гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдлаар хариу үйлдэл илэрхийлж идэм аа гэж хэлж байгаа тийм ээ. Тэгвэл маргалдж байгаа хоёр талын хүмүүсийн хооронд аль хэдийн нэг тийм зогцсон айл нь хүлээн зөвшөөрдөг тийм нэг жишг зүйл байгаад байна шүү дээ. Энэ бол зөв гэсэн тийм нэг жишг байгаад байна шүү дээ гэж хэлж байгаа тийм ээ. Хинч тэрийг өгөөсөж чаддаггүй. Хүлээн зөвшөөрдөг. Бүх хүмүүс хүлээн зөвшөөрдөг. Энэ жишг болсон зүйл энд байна шүү дээ гэж ингэж хэлж байгаа. Тий. Зогстой одоо зан аваар шударгаас тийм ээ. Суртахуун гэсэн нэг тийм өөрөөр ингэ товчхон хэлэх юм бол ямар нэгэн тийм хууль дүрм гэж хэлж болох зүйл бүх хүмүүсийн дотор адилхан байдаг шүү дээ гэдгийг ингэж хэлж байгаа тийм үү. Хэрвээ одоо тийм тогтсон зөв энэ бол зөв энэ бол буруу гэсэн ойлголт байхгүй байх юм бол маргаан гэдэг зүйл ч үүндээ утга учиргүй болно. Бас ямар нэгэн зүйлийг шүүмжилж ярьж байгаа зүйл ч гэсэн ямар ч утга учиргүй болно шүү дээ. Зөв гэсэн хэмжээр байх бол угаасаа буруу гэж ямар нэгэн зүйлийг тодорхойлох бол хэцүү шүү дээ. Жишээлбэл одоо хөлн бүг тоглож байгаа хүмүүс тийм ээ. Ямар нэгэн дүрм урдаас тогтсон тийм дүрм тогтсон жишг байхгүй хэрнээ чи одоо тоглоомын дүрмийг зөрчлөө одоо ингээд торгуул онох ямар ч боломжгүй шүү дээ тий. Тэр хоёр та тоглож байгаа хоёр талын хооронд нэг тийм жишг байж ижил тэрнийхээ дагуу тэд нар чинь нэгнийгээ буруутгахгүй эсвэл зөвтгөн шүү дээ тийм ээ. Тийм зүйлийг ярьж байгаа. Тэгээд хүмүүсийн дотрыг юм нийтлэг угаасаа бүр төрлөхөөсөө юм байдаг зөв буруугийн талаар ийм зөв буруутай ойлголт байдаг тийм ээ. Ийм хууль байдаг учраас эртнээсээ ер нь бол энэ хуулийг байгалийн хууль гэж нэрлэдэг байсан байгаа шүү дээ тийм үү.
Байгалийн хууль. Тэг ер нь бол бид нар гэхдээ байгалийн хууль гэх юм бол таталцлын физикийн хуулиуд ч юм уу, эсвэл одоо химийн хууль ч юм уу, биологийн хуулиудыг л бид нар хууль гэж ойлгоод байдаг болохоос биш. Үнэндээ энэ зөв буруу гэсэн энэ ёс суртахуун ч нь бол өөрөө эднэртэй яг адилхан хууль хэлбэрээр оршин байдаг юм аа гэдгийг хэлж байгаа тийм ээ. Эртний хүмүүс ч гэсэн энийг мэддэг байсан учраас үүнийг байгалийн хууль, ёс суртахууны хуулийг байгалийн хууль гэж бүр ингэж нэрлэдэг байсан байна. Угаасаа энэ нөгөө хүний бүр төрлөхөөсөө угаасаа нөгөө төрлөхөөсөө л угаасаа хүнд байдаг. Тийм зөв буруутай холбоотой дүрм шүү дээ. Тийм болохоор төрлөхөөсөө байдаг учраас байгалийн хууль гэж нэрлэж байгаа шүү дээ. Тэгээд байгаль дээр байж байгаа одоо бусад хуулиуд гэж байна тийм. Саяны хэлсэн таталцлын хууль ч юм уу, биологийн хууль ч юм уу тийм. Энэ бүх хуулиудыг бол энэ одоо орчлон ертөнцийн дэлхий дээр амьдарч байгаа бүх амьд организм, бүх одоо ургамал тийм бүх зүйл дагаж мөрддөг. Үүнийг эсэргүүцэж одоо зөрчиж чадах зүйл нэг ч байхгүй. Таталцлын хуулийг эсэргүүцэж чадах ямар ч зүйл байхгүй шүү дээ. Бүгд энэ байгалийн хуулийн дагуу хөөдөлж ингэж жамаараа явж идэг. Тэгвэл ёс суртахууны хууль гэж хэлж байгаа энэ зүйлийг бол тэр бүх хуулиудыг дагуу үйлддэг хэрнээ хүн зөрчиж чадах нэг хууль байдаг юм аа. Тэр нь бол энэ ёс суртахууны хууль юм аа гэж ингэж хэлж байгаа тийм ээ. Бусад одоо амьтадтай ч юм уу бусад одоо эд материалын зүйлүүдтэй адилхан хуваалцдаг тийм хууль гэж байдаг тийм. Гэхдээ тэрнээс гадна гэдэг байна шүү дээ. Тэрнээс гадна нэг хууль байдаг. Тэр бол энэ зөв буруутай холбоотой ёс суртахууны хууль байдаг. Гэхдээ хүн үүнийг зөрчдөг. Тийм. Зөрчиж чадхаар тэгж бүтээгдсэн байж байгаа шүү дээ тийм ээ. Тийм. Одоо шилээ чулуу гэх юм бол чулуу бол таталцлын хуулийг хизээч зөрчиж чадахгүй. Дээшээ чидсэн чулуу хизээч тий заавал доошоо унах шүү дээ тийм ээ. Тэгвэл хүн бол бусад амьтадтай хуваалцж байгаа энэ биологийн хууль бусад байгалийн хуулиудаа яг л адилхан дагаж мөрддөг хэрнээ энэ ёс суртахууны хуулийг бол хүн зөрчиж чаддаг юм аа гэдгийг анхааруулж хэлж өгч байгаа. Тэгэхээр гол нь бол ер нь энэ ёс суртахуун гэдэг юм чинь яг нь байгалийн хуультай адилхан хууль юм шүү гэдгийг ойлгохын тулд л ийм юмнуудыг яриад байгаа шүү дээ. Тий. Тэгээ энийг байгалийн хууль гэж ингэж хэлж байгаа шалтгаан учрыг хэлж байгаа тийм ээ. Соёл иргэншлүүдийг ингээ харах юм бол Египтчүүд, Бабилончууд, Хятадууд, Грекууд гэдэг ингээ харах юм бол өөр цаг үед тийм ээ өөрөөр газар оршин тогтнож исэн соёл иргэншил хэрнээ тэр үед заагдж исэн ёс суртахууныхын сургаалуудыг харах юм бол хоорондоо тэгж шин зөрөлдөө тах зүйл байдаггүй юм аа гэдэг хэлж байгаа. Одоо манай цаг үедээ ч гэсэн адилхан байдаг тийм ээ. Тэгэхээр эн чинь хууль байна шүү дээ гэж хэлж байгаа тийм ээ. Нэг нэгэндээ зааж нэг нэгнээсээ өвлөж авсан зүйл байхгүй хэрнээ өөрөөр соёл иргэншил байгаа. Өөрөөр цаг үед амьдарч исэн хүмүүс яг л нэг адилхан ёс суртахууны хуулийг зааж сургаж исэн байна шүү дээ. Тэгэхээр эн чинь хүн төрлөхөөсөө байдаг зүйл учраас энийг бол байгалийн хууль гэж нэрлэх нь зөв зохистой юм аа гэж хэлэх гэж байгаа тийм ээ. Тий. Одоо жишээл юу гэдгийг хувиа хичээх ёсгүй гэх юм уу тийм ээ. Иймэрхүү ёс суртахуунтай холбоотой зүйлүүд ямар ч цаг үеийн ямар ч хүмүүс угаасаа байдаг нийтлэг юм тогтсон ойлголт байгаа зүйл шүү дээ. Тийм. Мэдээж бол яг баг жижиг сажиг бол ёс суртахууны хувьд юм ялгаанууд бол байна тийм ээ. Тийм учраас ёс суртахуунаар дороотлоо ёс суртахуунаар одоо их өндөрч юм уу тийм өгөөд байж байгаа. Үүнтэй адилхан нэг улс орон болгонд ёс суртахууны нэг жаахан ялгаанууд байна гэж ингэж хэлж байгаа шүү дээ. Тэр жаахан ялгаа байх боловч яг үндсэн мөн чанараараа бол бүх улс орон ёс суртахууны хувьд адилхан байдаг юм аа гэж хэлж байгаа. Тий. Жишээлбэл одоо хувиа хичээхгүй гэсэн ойлголтын талаар ингэж ярьж байгаа тийм ээ. Тэгэх юм бол яг энэ чи одоо яг ямар хүрээнд вэ гэдэг дээр л нэг жоохон ялгаатай байж болно. Гэр бүлийн хүрээнд хувиа хичээх ёсгүй мó? Эсвэл одоо улс орны хэмжээнд энэ чинь ярих юм уу тийм ээ? Хэсэг бүлэг ийм хүмүүсийн хооронд ярих юм уу тийм одоо жоохон ялгаа байх боловч үндсэндээ бол хүн өөрийгөө нэгдүгээр тавих ёсгүй маа гэдэг. Тэр бол бүхэн санал нийлдэг юм аа гэж ингэж хэлж байгаа тийм ээ. Тэгээд ер нь энэ зөв буруу гэсэн ойлголт ёс суртахуун гэсэн ойлголтыг эсэргүүцэж байгаа хүмүүс хүртэл эргээд ингээ бусдаа шаардлагатай тал дээрээ бол өөрөөгөө ингэж өмөрөх тал дээр бол чи одоо энэ гэрээ хэлцээрээ биелүүлээч гэж ингэж бусдаа шаардлагатай тал дээрээ эргүүлээд энэ зөв буруугийн талаар хоолгож суртахуун гэдэг зүйл байгаа гэдгийг харин ингээ эргүүлээд өөртөө баталж идэг юм аа гэдгийг ингэж хэлж. Тэгэхээр энэ яг нэгдүгээр энэ хэсэг дээр хэлж байгаа гол зүйл нь бол яг энэ хуулиар оршиж байгаа маа. Ёс суртахууны суртахуун гэдэг зүйл бол хүний дотор хуулиар оршиж байгаа зүйл юм аа гэдгийг хэлж байгаа. Дэлхий дээр амьдарч байгаа бүх хүмүүс яг юм тогтсон арга замаар үйлдэх ёстой гэсэн хачирхалтай бодол бүгдээрэнд нь байдаг. Төлөхөөсөө байдаг. Энэ бодлоосоо бүр салж чаддаггүй. Тэгтээ хоёрдугаарт юу гэх юм бол тэгсэн хэрнээ тэд хизээж энэ арга замаараа үйлддэггүй. Тий. Ийм байгалийн хууль байгаа гэдгийг тэд нар маш сайн мэддэг. Тэгсэн хэрнээ энэ байгалийн хуулийг зөрчдөг юм аа. Тэгэхээр нэгдүгээр хэсэгт ойлгохыг хүсэж байгаа зүйл бол ийм хоёр зүйлийг гаргаж ирж байна тийм ээ. Ийм хууль байгаа гэдгийг хүмүүс мэддэг. Тэгтээ энэ хуулийг зөрчдөг юм аа гэж хэлж байгаа. Тэгээд 2 дугаар хэсэг рүү.
Тэгээ хоёрдугаар хэсэг дээр ер нь юу өгүүлж байна гэхээр нөгөө хүмүүсийн сөргүүлэн гаргаж ирж тавьж байгаа тийм ээ. Зөөлөдийн талаар өгүүлж байгаа шүү дээ. Тэрэнд няцаалтуудаа өгөөд тэгэхээр бас хүнд их илүү сайн гэж ойлголтыг авч болохоор байгаа шүү дээ. Зарим хүмүүс л юу гэдэг вэ гэхээр яс суртахууны хууль гэж яриад ах юм аа. Эн чинь бол зүгээр тийм ээ. Угаасаа төрлөх хүнд ингэж байдаг зүйл төрлөхөөсөө л байдаг зүйл биш. Энэ бол ерөөсөө олуулаа ингэж нийгмээрээ ингэж нийтээрээ амьдарч явах үед тэрэн дундаас л ингэж бий болсон тийм ээ. Сүргэлээ амьдарч байгаа. Одоо нэг осондоо сүргийн зүүн савингуудын нэг юм шүү. Одоо нэг зүүн савин гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр зүүн савингуудын л нэг юм шүү. Сүргийн зүүн савин юм шүү. Бидний дунд зүгээр ингэж хөгжсөөр ингээд ирсэн зүйл юм биш үү гэж тийм ээ. Тэгэхээр олоолаа ингээд нийтээрээ амьдраад байж явах үед одоо цөмөр ингэх ёстой тэгэх ёстой тийм ээ. Энэ хэмжээнд одоо хүн ингэж болно болохгүй бос хүмүүсийн одоо ашиг сонирхлыг хөндлөн тийм ээ. Тийм болохоор ингэж бие авах ёстой ч юм уу. Ингэж хөгжиж ирсэн зүйл юм биш үү гэж ингэж хүн асуулт гаргаж ирж болно шүү дээ тийм үү. Тийм. Тэгвэл ер нь зүүн савин гэж зүйл юу гэх юм бол ямар нэгэн зүйлийг ингэж хийх ёстой гэсэн шаардлага хүчтэй хүсэл мэдрэмж тийм ээ. Хийхийг хүссэн хүчтэй хүсэл шаардлагыг мэдрэх юм аа гэж ингэж хэлж байгаа тийм ээ. Тэгээд тэр зүүн савингууд ингэж дурдсан ба шүү дээ. Жишээл юу гэдгийг хоол идэхийг хүсэж байгаа хүсэл тий зүүн ээжийн одоо үр хүүхдээ хайрлах хайрын зүүн ч юм уу тийм үү. Билгийн дуршил ч юм уу. Ийм зүүн савингууд байдаг аа. Олон янзын зүүн савингууд гэж байж байгаа гэж хэлж байгаа. Тэгээд тэрийг их сайхан ингэж тайлбарлаж хэлж өгч байгаа шүү дээ. Ягаад энэ зүүн савин биш вэ гэдгийг нь. Тийм. Тэгвэл энэ хуулиар оршиж байгаа няс суртахуун гэдэг зүйлийг эн чинь зүгээр зүүн савин штэ гэж хэлж байгаа хүмүүст ингэж няцаалт болгож өгч байгаа хариулт хана штэ тийм. Тэгэхээр энэ бол зүүн савин гэдэг зүйл бол олон янз байдаг юм аа гэж хэлж байгаа. Тэгээд төгөлдөр хуурын товчлууруудтай харьцуулж ярьж байгаа тийм ээ. Төгөлдөр хуурын товчлуурууд гэж байх юм бол төгөлдөр хуурын тэр товчлууруудыг энэ сайн, энэ муу товчлуур гэж болгох боломжгүй штэ. Нэг нотны дагуу нэг аялахуу гаргахын тулд тэр товчлууруудыг сонгож дарж ир тэндээс нэг аялахуу гарч ирж байгаа тийм. Тэгэхээр гол зүйл бол нот болохоос ш төгөлдөр хуурын товчлуурууд бол биш юм аа гэж хэлж байгаа тийм. Тэгэхээр тэр зүүн савингууд хүний дотор байгаа олон янзын зүүн савингууд аль нь хэрэгтэй үед дарах ёстой вэ? Тэр товчлууруудын айлын хэрэгтэй үед дарах хэрэгтэй гэдэг шиг аль зөв савингоо шаардлагатай үед даах хэрэгтэй вэ? Аль зөв зүүн савингоо бид нар дарагдуулах хэрэгтэй вэ гэдгээ хүн ингэж өөрөө сонгоод явдаг юм аа. Тэрийг удирдах идэг зүйл бол зүүн савингуудын аль нэг нь ч биш. Энээс тустай ангид оршдог ёс суртахууны хууль өөр юм аа гэдгийг ингэж тайлбарлаж. Тэгэхээр жишээ авч хэлсэн маа тэр жишээ их гоё хэлж байгаа. Хэрвээ хэн нэгэн хүнд аюул ингээд тулгараад тэгээд тусламж гуйж хашгирж байхыг сонсох юм бол тийм ээ. Дотроос ч нэг тийм зүүн савин гарч ирнэ. Тэр юу вэ гэвэл энэ хүнд бошуухан туслах хэрэгтэй гэсэн тийм зүүн савин гарч ирнэ тийм үү. Гэтэл нөгөө талаас нь бас нэг өөр зүүн савин бас ингэж гарч ирнэ. Тэр нь юу вэ гэвэл амиа хамгаалах хэрэгтэй шүү дээ гэсэн. Тийм ээ. Одоо тийм өөрийнхөө амийг бодсон тийм хамгаалах хэрэгтэй гэсэн тийм зүүн савин давхар гарч ирнэ. Гэтэл 3 дахь нэг тийм дуу хоолой гарч ирдэг. Тэр юу вэ гэвэл ямар ч л гэсэн тэр хүнинд одоо туслаарай гэсэн нэг тийм 3 дахь дуу гарч ирдэг юм аа гэж тийм. Тэгээд тэрийг ингэж тэр бол өөрөө ёс суртахууны хуулиас гарч байгаа зүйл шүү дээ гэж хэлж байгаа шүү тийм үү. Тэгээд тэрийг тэр нэг ноттой харьцуулах юм бол хүн өөрийнхөө амийг бодох ёстой гэсэн нэг тийм зүүн совин байна. Бас бусдад туслах ёстой гэсэн бас нэг өөр зүүн совин байна. Товчлууруудтай адилхан тийм ээ. Гэтэл харин чи энийгээ дагаа гэж ингэж хэлж байгаа. Одоо тэр хүн туслаарай гэж дотроос нь гэж өгүүлж байгаа. Тэр бол энэ ёс суртахууны хуулиас гарч байгаа зүйл учраас болохоос биш зүүн совингуудын нэг нь бол биш ээ. Тийм ээ. Тэр нотоор хэлэх юм бол одоо олон товчлууруудын нотууд байж ах чинь яаж энэ дээр нь хүчтэй дараа гэж ингэж хэлж чадахгүй шүү дээ. Зөвхөн тэр товчлуурууд өөрсдөө хэлж чадахгүй шүү дээ. Зөвхөн тэр нот байж аж нотны дагуу товчлууруудыг дарж аж аялгау гардагтай адилхан тийм нот бол өөрөө хөгжмийн нот бол өөрөө нөгөө ёс суртахууны хууль шүү дээ гэж хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр айл нэг тэр олон төрлийн зүүн савингуудаас аль нь зөв, аль нь буруу гэж хэлэх ямар ч боломжгүй. Төгөлдөр хуурын товчлууруудыг энэ бол сайн товчлуур, энэ бол тааруу товчлуур гэж хэлэх боломжгүйтэй адилхан. Бүх зүүн савингуудыг энэ сайн зүүн савин, энэ буруу зүүн савин гэж хэлэх боломжгүй гэж байгаа тийм. Жишээлбэл тулалдах зүүн савин бол хүн муу зүйл энэ бол дарж ах хэвээр гэж хэлэх бодож тулалдах зүүн савингоо харин ч өдөөх тийм шаардлагатай тийм ээ. Тэрийг дагах шаардлагатай үе хүнд байна. Жишээлбэл одоо эх орноо хамгаалах ч юм уу тийм. Дайн байлдааны үед бол тэр зүүн савингоо дагахаас өөр аргагүй тийм ээ. Тэгтээ бас зарим зүүн савингуудыг бол ер нь хүн
зүүн совингаа даах бас ямар аюултай вэ гэдгийг хэлж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо эхийн сэтгэл гэдэг бол энэ сайн зүүн совин ингээл энийгээ бариад байх юм бол бусад айлын хүүхдүүдийг хохироож болно тийм ээ. Дэндүү өөрийнхөө хүүхдэд дэндүү одоо хит их тий анхаарал тавьж бусдын хүүхдийг хохироох ч юм уу тийм зүйлийг хийж болно. Бас эх орноо гэсэн энэ зүүн совингоо дэндүү дангаар нь ингээд бариад энийгээ тий өөрийнхөө удирдлагаа олгоод ингээд явах юм бол бусад улс орныг хохироож болно тийм ээ. Эсвэл одоо нийт хүн төрөлхтнийг гэсэн тэр зүүн совингоо бас их хит бариад явах юм бол тий жирийн одоо нэг хүнийг одоо шүүхтэр буруу мэдүүлэг өгдөг ч юм уу тий хүнийг хохироодог ч юм уу ийм асуудлууд гарч болно. Харин ч ер нь хүн айлны зүүн совингоо удирдлагаа олгоод ингээд тэрийгээ дагаад явах юм бол хүн эцтэй бараг тийм чөтгөрийн зүйлийг хийх ч тийм аюулт хүрж болох учраас энэ зүүн совин гэдэг зүйлийг ёс суртахууны хууль гэдэг зүйл захирж явах хэрэгтэй зүйл болохоос ш зүүн совиндоо царигдаж болохгүй маа гэдэг хэлж өгч байгаа тий. За тэгээ бас энэ ёс суртахууны хууль гэдэг чинь зүгээр одоо бидний дотор боловсрал гэдэг зүйлээр ингээд дамжуулж суулгагдсан зүгээр нийгмийн тогтсон дэг журам юм биш үү? Бас нэг аргумент тийм. Тийм нэг юм бас сөрөг асуудал гарч ирж байна тийм ээ. Тэр нь одоо юу гэсэн үг гэхээр зүгээр бид нар одоо хүүхдээ хасаал сургууль, цэцэрлэг сургууль ямар хүмүүжж яваа тэндээс заалгасан зүйлүүдээрээ ингэж болно болохгүй гэдгийг ингэж ойлгож сурч авсан ийм л зүйл юм биш үү гэж байгаа шүү дээ тийм үү? Тийм. Тэрэн дээр бас хариулт өгж байгаа шүү дээ. Тийм. Яг зүгээр яг тийм хүмүүжлийн тогтсон журам тэ заншил одоо ийм зүйлүүдийг бас бид нар ингэж сурж авч хөгжиж ирдэг одоо зүйл байдаг тийм ээ тийм зүйлийг бас хүлээн зөвшөөрнө. Тэр нь одоо юу байдгийг жишээлбэл одоо аливаа улс оронд баримталдаг баруун зүүн гарын хөдөлгөөнд оролцох дүрм ч юм уу тийм ээ тэр бол ингээд явандаа сураад хөгжөөд ингээд явж байгаа зүйл шүү дээ. Гэхдээ бас нөгөө талаараа ингэж хөгждөггүй тогтсон зүйл гэж бас байгаа шүү дээ. Тэр нь юу вэ гэвэл жишээл нь ёс суртахууныг хуультай ингэж харьцуулж үзэх юм бол математик байна тийм ээ. Нэг дээр нэмэх нь 1 2 л гарна шүү дээ. Тэрийг бол тэгэж хөгжин гэх ямар ч юу байхгүй шүү дээ. Аль нэг улс оронд өөр үржихэн хүрд өөр математикийн хүр дээр өөр хариу гардаг байна гэж байхгүй шүү дээ. Тийм учраас хөгжиж ирж байгаа зүйл биш ээ. Гэсэн маш үү. Энэ математик үржихийн хүрттэй адилхан ангилал багтааж үзэх хэвээр бүр юм тогтсон зүйл болохоос ш хүн өөрийнхөө хэрэгцээнд тохируулаад тий бий болгоо тэгээд тийгээ дараа дараагийн хүмүүс заагаад сургаад явж идэг ийм зүйл биш юм аа. Энэ бол ерөөсөө хизээ тогтсон байж идэг хуулиар оршиж идэг тийм зүйл юм аа. Энэ бол боловсруулалтаар олгогддог зүйл биш гэж хэлж байгаа тийм ээ. Хөгждөг, өөрчлөгддөг тийм одоо зүйл биш шүү дээ тийм ээ. Тийм энэ бол хүмүүс ерөнхийдөө ингэж ойлгодог байх гэж бодож байна. Тий энэ хүүхдийн хүмүүжлэхэл их ярьдаг штэ тий мэдээж энэ чухал зүйл боловч бас яг эцтэй бол тэр зөв буруу ёс суртахуун гэдэг юм чинь бол яг хүндээ хүний өөрийнх нь дотор байж идэл зүйл угаасаа байдаг тийм ээ. Тийм эн чинь нэгэнт боловсрлоор дамжуулан олгогддог зүйл гэж ингэж үзэж байгаа учраас одоо хөгжингүү орны ёс суртахууны түвшин өндөр байдаг ч юм уу те эсвэл хөгжингүү одоо жоохон буурай орны ёс суртахууны түвшин бага байдаг зарим нэг ёс суртахууны түвшин зарим нэг орны ёс суртахууны түвшингөөс их бага байна гэх хоорондоо яриад байна гэж байгаа шүү дээ те тэгвэл юутай харьцуулаад сайн байна юуг нь юутай харьцуулаад та нар муу байна гэж хэлээд байгаа юм би тэгвэл тэнд чинь дахиад нэг тэр тогтсон жишг байгаа гэдэг эн чинь тэр чигтээ харуулаад байгаа юм биш шүү гэж хэлж байгаа шүү дээ. Одоо жишээл тэгж байгаа шүү дээ. Одоо ингээд одоо энэ сүүлийн үеийн хүүхдүүдийн ёс суртахуун бүр арай л дэндүү буруу боллоо гэж ярьж байгаа тийм үү. Тэгээ тэр яриагаад байгаа яг хүмүүс ёс суртахуун гэдэг зүйл хөгждөг барьдаг гэж ойлгоод жоохон буруу ойлгож тойролдоод байгаа боловч үүндээ тэр хүний ёс суртахуун сүүлийн үеийн хүмүүсийн ёс суртахуун жоохон буруу боллоо. Эсвэл энэ улс оронд байдаг хүмүүсийн ёс суртахуун арай л хитрхи юм ач юм уу тийм ээ. Ингэж хэлж байгаа ч нөөрөө яг жинхэнэ нэг төвшөнд ингэж тогтмол оршин байгаа жинхэнэ ёс суртахуун гэдэг зүйл байгаа учраас тэрнлүү дэндүү хол байна тэрнээс дэндүү хол байна эсвэл ойрхон байна гэдгээр нь ингэж шүүж байгаа хэрэг биш үү гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яа жинхэнэ тийм ёс суртахуун байна гэдгийг эн чинь баталж байгаа шүү дээ гэж байгаа шүү дээ. Тэгээд жишээлбэл энэ Нью-Йорк гэдэг хотын талаар жишээ авч хэлсэн байгаа шүү тийм ээ. Нью-Йорк гэдэг хотын талаарх одоо төсөөлөл миний төсөөлөл бас нэг өөр хүний төсөөлөл тийм ээ. Энэ нь илүү үнэнд ойрхон гэд ярих юм бол Нью-Йорк гэдэг хот жинхэнээсээ байж байгаа учраас л тийм хэмжүүр байгаа шүү дээ. Яг тэрэн шиг одоо жинхэнэ ёс суртахууны төвшин байгаа учраас л одоогийн хүмүүсийн ёс суртахуун муу байна. Эсвэл энэ улс орны хүмүүсийн ёс суртахуун муудж гин ч юм уу ийм яриа байгаа хэрэг шүү дээ гэж хэлж байгаа тийм ээ. Тэгээд энд нэг бас нэг зүйлийг их чухал зүйлийг хэлж өгч байгаа юм. Юу гэхээр тэр ёс суртахуунуудын ёс суртахууны үзэл санааны хоорондох ялгаа болон
бодит байдлын талаарх тийм ээ. Энэ хоорондын ялгааг ингэж ялгаж салгаж чаддгүйгээсээ болоод одоо хэтрүүлж ингэж ярьдаг хүмүүс бий гэ тэ. Жишээлбэл тэр нэг шулмаар жишээ авч хэлж байгаа шүү дээ. Дээрүүд жишээлбэл нөгөө шолмыг ингэж устгаж ийн хөнөөж ийн гэдэг тийм ээ. Жишээл одоо хүнийг ингэж энэ шоломтой дотроо шолом одоо шүглсэн хүн байна гэдэг хүнийг алдаг байсан тийм үү. Гэтэл одоо бол ингээд тийм зүйл байхгүй болцсон шүү дээ. Тийм үү. Тэгээ эн чинь өөрөө тэр ёс суртахуун гэдэг зүйл чинь ингээд хөгжиж ирж байгаа учраас л тухайн үедээ тий ёс суртахууны тэр ойлголт нь их дорой буруу байсан учраас хүмүүсийг бүр шулам гэж ингэж хороож исэн юм байна шүү дээ. Одоо болохоор ёс суртахуун нь ингэж илүү өндөр болсон учраас шулмыг хороож ийн гэж хүнийг хороохоо болсон юм биш үү гэсэн ийм асуултыг гаргаж ир тавьж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ шулам гэдэг зүйлийг одоо байхгүй гэдгийг нь мэдсэн учраас л одоо тэр шуламтай тэмцэж гин гэж хүмүүсийг барьж хороохоо болчихсон болохоос биш. Тэр чинь хүмүүсийн ёс суртахуун хөгжсөнтэй холбоотой зүйл ерөөсөө биш шүү дээ. Хэрвээ үнэхээр одоо шулам гэж байдаг, одоогоороо байдаг. Тэгээ одоогоороо хэн нэг үний дотроор шүглээд тэр хүнээр дамжуулаад өстой аимшигтай гэж муухай хүмүүсийн хорохрол очрож өөр хүн алдаг тий айгу муухай юм хийдэг юм бол одоогийн хүмүүс ч гэсэн тэр шулам шүглсэн хүнийг цааслахад бидний л байгаа шүү дээ. Ёс суртахууны ялгаа гарахгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэр чинь ёс суртахуунт ерөөсөө хамарч хамаахгүй зүгээр шулам гэсэн тийм зүйл байхгүй юм байна гэдгийг одоо мэддэг болсонтой л холбоотой шүү дээ. Жишээл тэгээ бас нэг хэлж байгаа шүү. Энэ өөрөө бас их тийм жоохон марзан тийм хошигнж бас юм хоног бичдэг юм байна. Тэгээд тийм их гоё хошигнсан зүйлд их мэрсэр оруулдаг. Тэр жишээлээ нэг гэртээ хулган байхгүй байна гэдгийг мэдчихэд хавх тавихаа болчихсон хүн байх юм бол тэрийг ёс суртахуун их өндөртэй сайн хүн гэж их боломжгүй штэ гэж байгаа тийм үү. Яг одоогийнх нэг хүмүүс чинь нэг тийм гэртээ хавх тавиад хулган олж байгаа хүнийг жоохон харгас муухай жоохон хэтрүүлж байгаа хитрхи юм биш үү гэж үздэг штэ тийм үү. Тэр байдлаар хэлж яахгүй тийм үү. Тийм. Тэгэхээр ер нь бол ёс суртахуун гэдэг юм чинь хөгжөөд яваад байгаа зүйл биш ээ. Бодит байдал дээр энэ шинжлэх ухаан хөгжснөөр одоо мухар цэцэг гэдэг зүйл байхгүй болоод тэгэл одоо хүмүүс тийм муухай зүйлүүдийг хийхэ болцоод байгаа болохоос биш. Ёс суртахуун хөгжсөндөө ийм төвшөнд хүрчээд байгаа юм ерөөсөө биш ээ. Ёс суртахуун гэдэг чинь хөгждөггүй байж лээдэг юм гэж хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тогтмол ингэж угаасаа байдаг зүйл шүү дээ гэж хэлж байгаа тийм үү. Тийм. За тэгээ 3 дугаар сэдв дээр бол хуулийн бодит байдал гэж ингэж хэлж байгаа. Хуулийн бодит байдал гэхээр тийм хууль гэж тусдаа зүйл байхад яг бодит байдал дээр тэр нь яг яаж байж идэм бэ, яаж хэрэгжиж идэм бэ гэдгийг ингэж тайлбарлаж хэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээд нэгдүгээр хэсгийг төгсөхдөө хоёр зүйлийг хэлээд дуусчаа шүү дээ. Ийм ёс суртахууны хууль гэдэг ёс суртахуун гэдэг зүйл хуулиар ингэж байж идэм байна. Биднээс үл шалтгаалan хуулиар байдаг юм байна. Тэгвэл бид нар тэр хуулийг бол дагаж мөрдөж чаддгүй юм байна гэсэн ийм хоёр үндсэн ойлголтыг төрүүлчихэд нэгдүгээр хэсэг дууссан шүү дээ. Тэрийг энэ дээр дахиж гаргаж ирж яриад тэгвэл энэ хууль чи яг бодит байдал дээр яг яаж ингэж хэрэгжиж идэм бэ гэдгийг ингэж хэлж өгч байгаа. Тэгээд энд ингэж тайлбарлахдаа тэр чулуу модтой ингэж айлтгаж ингэж хэлж байгаа тийм ээ. Чулуу одоо ингэж мод бол зэрэг зүйлүүд байгаараа л байхад болно. Тэдгээр ингээ байгаа байдлынхын төлөө та нар ингэ шүүмжлэх ямар ч боломжгүй. Тэгэхээр тэдний хувьд хууль гэдэг зүйл бол яг байгаараа л хэрэгжээд явж байгаа тийм ээ. Тэд нар яг л байгaalгын хуулийн дагуу ингээл байж байгаа. Тэдний одоо шилэл яг зарим нэг модыг одоо жоохон хангалттай сүудрлж чадахгүй байх ч юм уу, зарим нэг чулууг одоо бэкярданд авчирд тавихаар нэг тийм хэлбэр нь таарахгүй байх ч юм уу, байгаа байдлынхаа өмнөөс нь таарахгүй байна, надаас таалагдахгүй байна гэсэн утгаар хэлж байгаа болохоос ш тэрийг одоо зөв байна, буруу байна гэж бид нар бол тэгээд тэгж шүүж бол чадахгүй шүү дээ. Толгойн тухайгаар шил тийм зүйлийг ярьж чадахгүй шүү дээ. Тухайн одоо хөрс цаг агаарын орчин нөхцөл тэр модыг тийм болгосон, тэр чулууг тийм болгосон байж байгаа тийм ээ. Тэгэхээр модны тал дээр бол бид нар зөв, чулууны тал дээрс буруу гэсэн зүйлийг ингэж ярих боломжгүй байгаад байна гэж хэлж байгаа тийм ээ. Тэгээ энэ байгалийн хууль гэж яриад байгаа энэ мод чулуу те энэ зүйл дээр хэрэгжилж байгаа энэ хууль гэдэг зүйлийг яг одоо бидний дотор байгаа энэ ёс суртахууны хууль гэдэг зүйлтэй яг үнэндээ утгын хувьд бол адилхан нэг зүйл гэж үзэх боломжгүй шүү дээ. Зүгээр л энэ хууль гэж нэрлэх боломжгүй юм шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Энд чинь зүгээр л чулууг одоо жишээлбэл шидэх юм бол тийм ээ доошоогоо уннаа л гэсэн унна шүү дээ. Тийм үү. Тэрнээс одоо чулуунд чи доошоо унж болохгүй гэж хэлсэн атал чулуу одоо тэр хуулийг эсэргүүцээд зөрчөө доошоо унж байгаа зүйл ерөөсөө биш шүү дээ. Эсвэл одоо хуулийг чулууг чи доошоо унаарай гэж хэлсэн учраас
тэр хуулийг дагаад доошоо унж байгаа биш шүү дээ. Тэгэхээр нөгөө угаасаа ийм байдгиймаа гэж хэлж байгаа. Зүү тогтол нь юм аа. Зүү тогтол нь угаасаа ийм юм аа гэж хэлж байгаа зүйл шүү дээ. Тийм учраас л хууль гэсэн үгийг ингэж хэрэгжилж байгаа болохоос ш яг бидний мэдж байгаа ёс суртахууны хуультай адилхан утгаар хэрэгжилж болохгүй шүү дээ гэж байгаа шүү дээ. Тий. За хууль гэж ингээд хэлэх гээд байгаа юм бол энэ байгаль дэлхий дээр байгаа ямар ч зүйл бол тэр хуулийг бол зөрчдөг зүйл гэж байхгүй гэж хэлж байгаа шүү дээ. Бүгд л одоо тэр жамсныхаа дагуу тэр зүү зогтлынхаа дагуу ингээд явж идэг юм аа гэж хэлж байгаа. Гэхдээ би ч гэсэн ингээд бодчихсон. Энэ нэр яагаад хууль гэж хэлэх ш. Хууль гэх юм бол сахих ёстой ямар нэгэн зүйл гэж бид нар ойлгох ёстой гэдэг тийм ээ. Хууль гэх юм бол ямар нэгэн сахих ёстой зүйл гэж тийм. Тэгэхээр энэ чулууд нэг сахиад тах юм байхгүй шүү дээ. Тэ одоо модонд ч гэсэн бусад одоо энэ физикийн үзэгдлүүд одоо энэ бусад биологийн юмнууд сахиад ах юм байхгүй шүү дээ. За би одоо ангих өстой шүү. Тэ одоо биологийн хуульд ч гэсэн тэ амтэн одоо ингээд сахиал одоо өөрийнхөө биологийн хуулийг сахиал гэдэг юм гэж байхгүй шүү дээ. Зүү тогтол нь тийм шүү дээ. Тэ. Гэхдээ яг анханасаа хүндрэлт нь ингээд нэг байгалийн хууль, физикийн хууль гэдэг үгийг ингээд оруулсан болохоор бид нар энэ жинхэнэ байгалийн хууль гэж яригдах хэвээр ёс суртахууны хуультайгаа энийг холиод ингээд тийм конфьюз болоод байгаа болохоос ш. Яг үүндээ хууль гэж яригдах хэвээр юм чинь бол ёс суртахуун дээр л яригдах хэвээр байхгүй тий. Байгалийн одоо бусад матери байгалийн бусад зүйлүүд дээр бол энэ хууль гэдэг юм яригдах хэвгүй. Яг л тэнд хууль байгаад сахиад байгаа юм юусоо байхгүй. Тэр чинь зүү тогтлынхаа дагуу чулуу дээшээ шидсэн чулуу гинт доошоо унах хэвээр тушаалтайгаа санаад доошоо унаад байгаа юм юусоо байхгүй. Тэр чинь тий тэгээ сахиад байгаа юм юусоо байхгүй шүү дээ гэж хэлж байгаа. Жинхэнэ хууль гэдэг юм чинь бол бид нар сахих ёстой гэдгээ мэддэг, мэдээд байгаа тэр ёс суртахууны хууль чинь бол жинхэнэ хууль юм шүү дээ гэд ингэж хэлж өгч байгаа тийм. Тэгэхээр бас нэг бодлын ингээд юу юм тэгж хэлж байгаа бас нэг талаа зөвж юм шиг. Ягаад гэвэл юу нэхэндээ байна гэдгээс бас болоод байгаа юм шиг. Жишээл хүмүүс ингээд анханасаа л бидний дотор ингэж болохгүй, тэгэж болно болохгүй гэсэн нэг тийм бидний зааж өгдсөн бидний тэр хууль гэсэн зүйл байгаа штэ. Тэрийг мэдээд байгаа штэ. Яг тэрнийхээ дагуу биднээс ингэ шалгаж шаардаж тэрний дагуу ингэж байлгаж байгаа байлгахыг ингэ шаардж байгаа гэдгийг мэдээд бас бусад байгальд үйлчилж байгаа тэр хүч байгаа шээ тийм үү. Тэрийг гэсэн аг энэ байгальд ийм зүйлээр ингэж үйлчилж шаардж байгаа учраас тийм ээ. Энэ байгалийн хууль гэж хэрэгэлсэн байж болох юм тийм үү. Тэгээ яагаад ингэж одоо жишээл энэ эрдэмтэд энэ хууль гэдэг үе ингээд энэ лоо гэдэг үеийг энэ байгалийн физикийн химийн юм дээр оруулаад ирсэн бэ гэж бодохоор хууль гэдэг зүйл бол заавал сахих ёстой зүйл гэдгийг цаанаасаа мэдчихсэн учраас л энэ хууль гэдэг үеийг энд ингэж оруулж ирсэн байж байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ яагаад хүн энэ ёс суртахууны хуулийг сахиж чаддгүй вэ? Хууль гэж байж байгаа хэрнээ тэ яагаад хүн сахиж чаддгүй вэ? Энэ одоо бид нарт байгаа энэ нийгэм ч гэсэн хууль гэж зүйл байгаа шүү дээ, тэ. Тэр бас яг ингээд нариндаа бодох юм бол бид нарыг сахиараа гэж байгаа зүйл муу юм уу? Би тэгж боддгоо штэ. Тэр хууль бол бид нарыг буруудах үед бид нарыг шүүхийн тулд байгаа болохоос ш. Үхэндээ бид нарыг та нарын хуулийг сахиараа гэж ингэж байж байгаа зүйл биш. Хэрэг бид нарыг сахиараа гэж байж байгаа зүйл байх юм бол дунд сургуулиас ахуулаад бид нар ч одоо төгсөндөө өслөө бүх хуулиа цээжлэх хэрэгтэй биз дээ. Үндсэн хуулиа уншсан хүн ч гэсэн ер нь их олон байт юм уу? Цээжлээд мэдж байгаа хүн бараг байхгүй ш. Хэрэг үнэхээр тэрийг сахих нь хамгийн гол зорилго байсан юм бол бид нар бүх хуулийг мэдж байгаа хэрэгтэй ш. Тэгвэл хуулийг бид нар хизээ мэддэг юм бол яг нэг буруу үйлдэл хийгээ шүүхийн өмнө зогсоход тэдийн тэг заасан тийм хэдэн жилийн ялгаар тэ. Тэр үед аль хэдийн буруу зүйл хийснийхаа дараа бид нар шүүхтгийн тулд тэр хуулийг тийм хууль байдгийг сайн мэддэг үстэй тий. Тэгэхээр энэ хууль гэдэг зүйлийн мөн чанар юу вэ гэдгийг хүн угаасаа бүр төрөлхөөсөө мэддэг гэдэг харуулдаг байгаа юм шиг тий. Тэгэхээр энэ ёс суртахууны хууль гэсэн хүн сахихын тулд байгаа зүйл биш байгаа байхгүй. Яг л хүн сахиж чадахгүй. Тэгвэл энэ хууль Мосегийн 10 хууль гэсэн үгжээс Египтээс гарсан ном дээр ингээ харах юм бол бид нарт бурхан тэр хуулийг өгөхийг хүсээгүй байсан харагддаг шүү дээ тийм ээ. Хуулиа өгөөч гэж ардсан мөн гуйсан учраас өгч байгаа шүү дээ. Тэгэхээр хууль гэдэг зүйлийн угаасаа мөн чанар нь бид нарыг буруутгахын тулд тийм ээ. Цөхрөлд айцчихын тулд чи буруутай шүү, чи гэмтэй шүү, энэ чи биш шүү гэдгийг ойлгуулахын тулд л байж байгаа зүйл байгаа байхгүй тийм. Тий. Тэгээд тэр жишээ авч асахгүй хэлж байгаа юм уу? Хэрвээ одоо галтрагт ингээ орсон чинь цонхон талд яг чиний суумаар байсан газарт нэг хүн суудсан байлаа. Тэгсэн тэх юм бол тэр хүнийг хараад сэтгэл чинь тавгуутна тийм үү? Гэхдээ уул нь би суухаас юм ба юм да гэж бодно шүү дээ тийм ээ. Тавгуутна. Гэхдээ тэр хүнд уурлахгүй гэж байгаа шүү дээ. Тий. Гэтэл өөр хин нэгэн хүн хэрвээ таны цонхон талдаа ингээ суух гэж тавьсан байсан чинь цүнхий чинь буруу харах хооронд чинь ингээд холдуулаад өөрөө таны байрыг ингээд эслээд суудсан байлаа. Тэгэх юм бол тэр хүн та уурлаа шүү дээ гэж тийм. Тэгэхээр энэ бол тийм ээ. Уг нь бол ингээд харах юм бол аль аль нь миний сэтгэлийг тавгуутуулсан учраас хоёуланд нь уурлах ёстой юм шиг.
Гэхдээ тийм биш байгаа шүү дээ. Хоёр дахь хүнд нь л орлоо шүү дээ. Санаатаагаар одоо миний зүйлийг холдуулаад өөрөө миний судлыг эзэлсэн учраас тийм ээ. Тэгэхээр тэнд ямар нэгэн тийм дагах ёстой жишг хэмжүүр одоо байгаа шүү дээ гэдгийг харуулж байгаа шүү дээ. Чадахгүй. Тий. Одоо жишээл тэгж байгаа шүү дээ. Бас нэг юм жишээ авч байгаа хэлж байгаа. Хэрвээ нэг хүн одоо санамсаргүй миний хажуугаар харахтаа намайг ингээд түлхээд цохоод ингээд санамсаргүй ингээд мөрөөрөө ч юм түлхээд унгаачлаа. Газар унчлаа. Тэгэх юм бол би жоохон бухимдна. Гэхдээ тэр хүнд уурлахгүй гэж байгаа шүү дээ. А гэтэл нэг хүн намайг ингэж унгаах гэж тийм ээ бүр ингэж унгаах гэж санаатаагаар унгаах гэж ирсэн үйл хөдлөл ингээ хийсэн боловч намайг унгааж бол чадаагүй. Гэхдээ намайг унгаагаагүй байсан ч би тэр хүнд уурлана гэж байгаа шүү тийм. Яагаад гэвэл тэр хүн одоо эхний хүн намайг ингэж унгаасан боловч тийм тэр хүн санаатаагаар тэгж хийгээгүй. Тэгэхээр ингэж болохгүй штэ, ингэж болно штэ гэсэн нэг тийм жишг тогтсон ийм хэмжүүр байгаа учраас л энд одоо ийм ялгаатай хандлага гарч байгаа шүү дээ биднээс гэж хэлээд байгаа шүү дээ. Тийм. Тэгээ энэ хуулийн бодит байдал гэж энэ ягаад ингэж гарчилсан байна вэ гэх юм бол ёс суртахууны хуулиас бусад хуулиудын хувьд л хууль бодит байдал хоёр бол ямар ч хооронд нь зөрөлдөд байх зүйл байхгүй гэж байгаа тийм ээ. Чулуу дээш нь шигсэн чулуу доошоо унаа гэх юм бол тэнд ерөөсө бодит байдал дээр яг л чулуу доошоо унана. Тэнд ямар ч одоо тэр хуулийг тэнд зөрчигдөх юм байхгүй. Бодит байдал reality одоо тэр хууль хоёр бол яг хоорондоо адилхан байж байгаа тий. Тэгэхээр ёс суртахууны хууль дээр болохоор ёс суртахууны хууль бодит байдал хоёр хоорондоо огт өөр гэдэг юм а гэж хэлж байгаа тийм ээ. Ёс суртахууны хууль нь ингээ байж хахад бодит байдал нь огт өөр. Хүн тэр хуулийг зөрчиж байгаа шүү дээ тий. Тэгэхээр ийм ялгаатай байгаамаа гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ бусад байгалийн хуулиудтай адилхан ингэж хүний дотор хууль болж оршиж байгаа энэ ёс суртахууны хууль чинь яагаад ийм өөр онцгой байна гэдгийг харуулахын тулд энэ олон талаас нь ингэж жишээ авч тайлбарлаад байгаа шүү дээ энэ хүн тий. Эцэстээ хэлэх гээд байгаа нь юу гэхээр ёс суртахуун гэдэг зүйл чинь бүр хуулиар тэр утга байгалийн хуулиас хүчтэйгээр бидний дотор ингэж оршиж идэг. Тэгэхдээ энэ бол биелдэггүй зүйл юм аа гэж хүн энийг биелүүлж чаддгүй зүйл юм аа гэдгийг ойлгуулахын гол одоо юм хүсэл нь бол нэгдүгээр бүлгийн гол зорилго нь тэр байж байгаа тийм ээ. Тэгвэл хүмүүс тэгвэл бас тий энэ надад ашигтай. Би одоо чиний саяны хэлсэн жишээн дээр тий би одоо хохирол амссан учраас л хүн ингэж ууралдаг юм шиг хүн бодож болно шүү дээ. Намайг хохироож байгаа учраас би ууралдаг юм шиг тий. Тэгвэл үгүй шүү дээ. Саяны унсан хүн бол хохироогүй шүү дээ. Тий унаагүй штэ тэр хүн тий эхний хүн бол бүр санамсаргуугаар унгаач жахад уурлаагүй тий тэгэхээр хоёр дахь хүн бол бүр тий унгаагаачгүй ингээд жоох унгаах гээд оролдоход тэр хүн бүр уурлна гэж байгаа штэ тий тэгвэл эцэстээ зүгээр намайг хохироосоо учраас гэд уурлаад байгаа юм биш ээ тэнд өөр тусдаа жишг байгаа учраас тэрийг стандарт болгож л уурлаад байгаа болохоос ш нэг хохирол амссандаа уурлаад байгаа юм ерөөсөө биш гэж хэлж байгаа тий тэгээ тэрнээ бас эсрэгээр нь хүн надад ашигтай байлаа гэд сайн гэж бүх юмыг үздэм биш ээ. Надад ашигтай байлаа гэд. Тий. Надад одоо ашиггүй байсан ч гэсэн ямар нэгэн зүйлийг хийгээд тэрнээсээ таашаал авдаг гэж. Жишээл одоо тэгж байгаа шүү дээ. 3 фунт авч болох байсан ч гэсэн 3 шиллинг буюу одоо 3 жижиг мөнгө, задгаа мөнгө аваад тэрэндээ сэтгэл ханамжтай байж болно шүү дээ. Гэж тий. Тий. Ямар нэгэн одоо сургууль дээр мэхэлж ямар нэгэн зүйлийг ингэж хуулж тэ ингэж болох байсан шалгалтаа өгж болох байсан ч гэсэн тгээгүй шудраг байсан. Тэр бол надад гэх юм бол ашиг болохгүй шүү дээ. Гэхдээ би тэндээс бас би зөв шудраг байсан гэдгээсээ таашаал авч байгаа шүү дээ. Тийм ээ. Тий. Тэгэхээр ямар нэгэн тийм чи сахих ёстой шүү гэж дотроос нь байн хэлчихдэг. Тийм нэг зүйл хүний дотор байгаамаа гэдгийг л ойлгох гэдэг байгаа учраас энэ зүйлийг ярьж байгаа тий. Жишээлбэл одоо дайн байлдааны үед одоо өөрөө нөө дайнд орчихсан хүн болохоор ийм жишээг авч байгаа байхгүй тий. За хин нэгэн хүн одоо нөгөө талаас урваад хүрээд ирлэх юм бол тэр нь бол одоо ашигтай мэдээлэл авч байгаа учраас бидэрт маш ашигтай. Тэр нь тэгтээ урамшуулна бүр тэр хүнийг. Тий тэр хүнийг одоо бас ашиггүй дээ гэх тэр хүнийг урамшуулна шагнана тий. Тэгтээ сэтгэл дотроо бол хог гэж үзнэ гэж хэлж байгаа шүү дээ тий. Тэгвэл надад ашигтай байлаа гэд зөв болчтын бас биш байна. Надад бас хохиролтой байлаа гэд шууд буруу болчдаг юм биш байна. Тэгэхээр бидний энэ ашигтай ашиггүй энд бүх зүйлээс ангид тусдаа ерөөсөө тэгж үүсгэж болохгүй. Ямар нэгэн жишг бидний дотор цаанаасаа төрөлхөөсөө байгаад шүү дээ гэж ингэж хэлж өгч байгаа тийм ээ. Тий. Тэгэхээр энэ хууль бодит байдал хоёр чинь ийм ялгаатай байна шүү дээ гэдгийг хэлж өгöd байгаа юм. Тий. Тэгээд тэр нөгөө тэгвэл зарим хүмүүс ингэж хэлнэ штэ гэж хэлж байгаа. Зөв чи угаасаа нийгмээрээ л ингэж амьдарч байгаа учраас эн чинь бусад одоо нийгмийн олонхын ач тусын төлөө ингээл одоо хүн ямар нэгэн зүйлийг тий
хийх ёстой гэдгийг хүн угаасаа төрөлхөөсөө мэдж байгаа учраас л энэ нийгмийн сайн сайхны төлөө байгаа учраас л хүн юм ёс суртахуунтай байгаа үсттэй гэж хүмүүс хэлэх гээд байж болно. Тэгвэл нэр чинь бас үгүй юм аа гэдэг хэлж байгаа шүү дээ тийм. Надад өөрт ашиг тусгүй байсан ч гэсэн би нийгмийн сайн сайхны төлөө би бол ийм зүйлийг хийгээд явж болно шүү дээ гэж ингэж хүн тайлбар тавих юм бол энэ ийм үед хүн тэгж сууж болно гэж байна тийм. Яагаад хүн хувиа хичээх ёсгүй вэ гэд асуух юм бол нийгмийн тусын тулд гэж ингэж хүн хариулж болно гэж хэлж байна тийм. Тэгвэл дахиад надад өөрт ашиг тус байхгүй байхад яагаад нийгмийн ашиг тусын төлөө санаа тавих хэрэгтэй юм бэ гэж асууж болно. Тэгэх юм бол хүн хувиа хичээж болохгүй шүү дээ гэд. Дахиад нөө эхний байр суурин дээр ингээд очичноо гэж юм тий. Цаашлаа юусаа урагшлах зүйл гарч ирэхгүй гэж. Яагаад чи хөлн бүт тоглох юм бэ гэхээр оноо авахын тулд гэж ингэж хариулж байгаатай яг адилхан. Оноо авах гэж хичээж байгаа нь өөрөө тоглож байгаа хэрэг биш үү гэж тий. Тэгэхээр энэ бол эндээс бол хариуд гаргаж ир цаашаа урагшлах чадах зүйл байхгүй байна. Тэгэхээр энэ бол ёс суртахууны хууль гэдэг зүйл бол ямар нэгэн нийгмийн төлөө ч юм уу эсвэл одоо сүргийн зүүн сонгоос өгдөг зүйл ч юм уу боловсрлоор олгогддог эсвэл хөгжиж идэг тийм зүйл бол биш ээ. Ерөөсөө яг л хууль болж бидний дотор огт өөрчлөгдөхгүйгээр тэр үржихийн хүрдтэй адилхан тогтмол байнга байж идэг. Биднээс бас байнга энэ арга замаар үйлдэхийг шаардж идэг. Тийм зөв буруутай холбоотой ёс суртахууны хууль бидний дотор оршин тогтнож байгаамаа гэдгийг ойлгуулахыг хичээж байгаа учраас ийм янз бүрийн арга байдлаар ингэж тайлбарлаж байгаа тийм. Тэгээд яг үедээ энэ сайн ойлгуулсны дараа энэ ёс суртахууны хууль гэдэг зүйл бидний энэ төр байгаамаа гэдгийг ойлгуулсныхаа дараа бол энэ ёс суртахууны хуулийн ард хэн байна вэ гэдгийг гаргаж ирж илэрхийлэхийг хүсэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгвэл энэ хуулийн ард хэн байгаа юм бэ гэдэг дөрөвдүгээр сэдв рүү орж байгаа. Тэгээ 3 дугаар бүлгийн төгсгөл дээр нэг тийм зүйл хийж байгаа. Бодит байдал гэж хэлсэн шүү дээ тий. Хуулийн бодит байдал гэж. Жишээлбэл ялдрын хэлсэн физикийн хууль, химийн хууль, биологийн хуулиуд хууль бодит байдал хоёр ерөөс зөрчигдөх зүйлгүй яг адилхан байж байгаа тий. Бодит байдал дээр зөрчигдөх зүйл байхгүй. Таталцлын хууль бодит байдал дээр зөрчигдөх зүйл байхгүй. Тэгэхэд ёс суртахууны хууль бодит байдал дээр огт өөрөөр байж байгаа шүү дээ. Хууль болж байж байгаа боловч тэрийг сахиж чадах хүн байхгүй байж байгаа тий. Тэгэхээр энэ бид нар бол бүх зүйлийг ингэж бидний бодож байгаа бодит байдал чинь энэ факт энэ байна гэдэг чинь бидний бодож байгаагаас өөр бодит байдал байна гэж хэлж байгаа байхгүй. Тэр бодит байдлын ард тэр үйллийн цаана бидний мэдэхгүй ямар нэгэн зүйл байна гэдгийг харах хэрэгтэй юм шүү. Бид тэнийг давсан тэднээс дээгүүр оршдог тусдаа бодитоогоор оршиж байгаа өөр зүйл байгаа шүү гэдгийг харах хэрэгтэй маа гэж 3 дугаар сэдв дуусчих. Тэгээд 3 дугаар сэдв рүү ингээ харах юм бол дараагийн бүлгэрөө ингээ ороод харах юм бол тийм ээ энэ бид нарт ингэж яагаад ёс суртахууны ийм байх ёстой тийм байх ёстой гэсэн хууль өгдөж байна. Тэгэхээр энийг цаана ингэж тийм зүйлийг бий болгож өгсөн аюухан бий шүү гэж ингэж одоо ингэ цаашаа илүү гоё гүнзгийрүүлж орж байгаа юм. Тийм. Тэгээд 4-р сэдв дээр тэгвэл энд яригадаад байгаа тэр ёс суртахууны хуулийн ард нь юу байна вэ гэж хэлж байна. гэж хэлээд 4-р сэдв рүү орж байгаа тийм. Ёс суртахууны хууль гэдэг зүйлийг бид нар ингэж нарийн харах юм бол орчлон ертөнцийн талаар ойлгож мэдэх боломжтой маа гэж хэлж байгаа. Орчлон ертөнцийн ард тийм ер нь юу нуугдж байгаа гэдгийг бидэнд өгсөн байгаа нь ёс суртахууны хуулиар дамжуулан бид нар мэдэх боломжтой юм шүү гэж ингэж хэлж байгаа тийм. Тэгээд хүн ер нь сэтгэн бодох чадвартай болсон цагаас ахуулаад тасралтгүй бодож исэн зүйл юу гэх юм бол энэ орчлын ертөнцийн ер нь юу юм бэ? Яаж бий болж ирсэн ертөнцийн тийм. Тэр нь болохоор угаасаа эртнээсээ тийм хоёр юм юу байсан тийм үү? Үзэл ойлголт байсан. Нэг нь юу вэ гэвэл тийм ээ. Ерөөсөө энэ материалист үзэл гэж хэлдэг тийм ээ. Тэр нь бол ерөөсөө ямар нэгэн нарсар гараг, ямар нэгэн сонин цаг мөчөд дэлбэрээд мөргөлдөө тэрнээс болоод амьд бие түүсээд ховсож хөгжөө тийм өнөөдрийн бүх юмнууд бий болсон гэж нэг тийм үзэл байдаг. Нөгөө зэрэгцэн орчдөг бас үзэл нь юу гэхээр шашны үзэл гэж байгаа ш тийм ээ. Тэр нь юу гэсөөгөл ер нь товчхон хэлэх юм бол энэ бүх зүйлийг бүтээсэн юмны цаана ямар нэгэн оюун ухаан байгаа гэж үздэг тийм үү. Тэгээ энэ хоёр бол эхлээд одоо материалист үзэл байж байгаа дараа нь шашны үзэл бий болсон гэж хүмүүс буруугаар ойлгодог гэвч тийм биш. Хүн бий болсон цагаас энэ хоёр үзэл санаа бол зэрэгцэн оршиж исэн юм аа гэж хэлж байна. Гэхдээ ертөнцийг үзэх энэ хоёр үзэл санааг тийм ээ материалист үзэл санаа, шашны үзэл санааг
аль нь зөв бэ гэдгийг шинжлэх ухаанаар бол нотлох боломжтой маа гэж ингэж хэлж байгаа. Яг л шинжлэх ухаан гэдэг бол өөрөө бол ажиглал туршилтыг үндэс болгодог зүйл юм аа гэж хэлж байгаа. Ажиглал туршилтыг ямар нэгэн зүйлийг гадна талаас нь л ажиглана гэсэн үг шүү дээ, тийм ээ. Жишээлбэл одоо муур байлаа гэх юм бол муурны талаар таньж мэдхийн тулд бид нэр гадна талаас нь ажиглахаас өөр ямар ч зүйл ажиглаж л байгаа хэрэг шүү дээ. Ажиглаж л байж байгаа. Муурны хэлийг бид нар мэдэхгүй, муурны дотор орж юу бодож байгааг мэдж чадахгүй. Тэг юу ч мэдчих. Яг одоо биологийн бүтцтэй тийм цусны хараад одоо ийм бүтцтэй байна гэж мэдхээс биш. Яг муурыг таньж мэдхийн тал дээр бол бид нар бүх зүйлийг муурнаас гадна бүх зүйлийг ажиглаж гадна талаас нь ажиглаж ижил мэдж чадж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тэрний талаар бүрэн ажиглаж мэдэх боломжгүй. Тэгвэл бүрэн ажиглаж мэдэх боломжтой энэ дэлхий дээр ганцхан зүйл байгаа. Тэр бол хүн юм аа гэж хэлж байгаа. Яагаад гэвэл хүний доторх зүйлийг бид нар өөрсдөө нэгэнтээ хүн болохоор хүний дотоод мэдээллийг бол бид нар өөрсдөө олж авах боломжтой, тийм ээ. Тэгэхээр хүнийг бол хүн гэж таньж мэдж чадах юм аа. Тэгвэл хүний дотор нэг тийм ёс суртахууны хууль гэдэг зүйл байгаамаа гэдгийг бид нар өөрсдөө мэдэх боломжтой. Тэр ёс суртахууны хуулийн ард хэн байгаа вэ гэдгийг бид нар мэдэх боломжтой юм аа гэж хэлж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр ёс суртахуун гэдэг зүйл одоо ингээд бидний дотор байна шүү дээ гэдэг энэ хүртэл ингэж ярихдаа хүнд ч ойлгомжтойгоор үүсгэх аргагүй ингэж тайлбарлалт өгчөж байгаа шүү дээ. Ёс суртахуун гэдэг зүйл зөв буруугийн талаар тийм одоо хууль бидний дээр оршин байна гэж. Тэгээд тэр оршин байгаа зүйл нэгдүгээр хүлээн зөвшөөрөх. Хоёрдугаар тэр бидний өөрсдийн ингэж бий болгосон зүйл биш ээ. Тийм ээ? Хэн нэгэн биднэрт ингэж хийж өгсөн бидний дотор суулгаж өгсөн зүйл байгаа шүү дээ. Тийм учраас бид нар хичнээн хүссэн ч мартаж чадахгүй. Тийм ээ? Заавал ингэж сахиж мөрдөж baах ёстой болчихж байгаа шүү дээ. Тийм. Тэгээд энэ шинжлэх ухааны тал дээр ч гэсэн альтруу ингээ ярихад энэ хүмүүс тэгж бодож байгаа шүү дээ. Шинжлэх ухаан бол бүх орчлон ертөнцийн нууцыг тайлж чадах юм шиг итгээд байж байгаа тийм. Гэхдээ тэр бол ерөөсөө энэ орчлон ертөнцийн цаана юу орж байгаа вэ? Тэгээ зорилго нь юу вэ гэдэг бол энэ шинжлэх ухаанаар хөндөгдөх асуудал ч угаасаа биш. Шинжлэх ухаан энэний утга учирыг хизээж олж чадахгүй. Бүр яг хөвгцөр байгаад энэ орчлон ертөнцийн зүй тогтлыг бол нэг тийм ойлгож мэдэж чадах юм. Гэхдээ ямар зорилготой оршин байгаа юм? Тэ цаашдаа юу болох юм? Хэдийн хүртэл үргэлжлэх юм гэдгийг шинжлэх ухаан бол хизээж тогтоож чадахгүй. Яагаад гэвэл зөвхөн гадна талаас ажиглалт хийж байгаа учраас л хүнийг тэ энэ бол боломжгүй зүйл. Шинжлэх ухааны хөндөгдөх асуудал биш гэж байна. Одоо хүмүүс чинь ер нь тэгж хэлэх дуртай байдаг шүү дээ. Шинжлэх ухаанаар ингээд нотлогдсон зүйл энэ гэж ярьдаг шүү дээ. Тийм биш шүү дээ. Энд чинь шинжлэх ухаан гэдэг юм чинь зүгээр л хязгаарлагдмал зүйл шүү дээ. Судалж хүрч чадах зүйл байна, чадахгүй зүйл байна. Ерөнхийдөө зүгээр байгаа байдлыг ажиглаж тайлбарлаж л байгаа болохоос ш. Тэр чинь ямар нэгэн зүйлийн дотор ороод тийм ээ судалж чадах тийм одоо талбар биш шүү дээ, тийм ээ. Тийм. Гэхдээ үндсэндээ бол энэ дүр бүлэг дээр уг нь бол бид нар орчлон ертөнцийн нууцыг мэдхийг хүсэж байгаа бол хүн гадагшаанаас дотгошоо хүний дотор байгаа энэ хууль олж орж байгаа ёс суртахууны хууль гэдэг зүйлийг л наазах нь харахад орчлон ертөнцийн цаана хэн байгаа гэдгийг мэдэх боломжтой байгаамаа. Гэхдээ хүний нүд нөгөө нэгэнтэй гадагшаа болохоор өрүүлж гадна талын зүйлүүдийг харж байдаг те. Явсаар орчлон ертөнцийг дэлхийгээ судлаад бүр цаашаа одоо сансар огторгоор ингээл яваад өгж байгаа шүү дээ. Одоо ингээл галактик одоо энэ орчлон ертөнц юм байна. Хар нүхэн тэргээл те амар химиг ярьж. Тэгтээ үнэндээ шинжлэх ухаан ч гэсэн эцтэй гол том дэвшлүүдийг бол одоо эцтэй дотроос олж авч байгаа шүү дээ. Тэр гадна талаас шүү дээ. Хүний одоо ДНХ, цусны бөөм те одоо жишээлбэл одоо квант физикээс үл үед айгу мундаг хөгжиж байгаа тэр салбар гэж те. Тэр чинь энэ эгэл бөөмсийн те энэ жижиг зүйлүүдээс харин том нээлтүүдийг хийж чадж байгаа шүү дээ. Тэгэхээр хүн өнгө нь бол гадагшаа биш илүү дотгошооноо явах тусмаа илүү гүнзгий нарийн урчлыг олж мэдхээр тийм байж чадхаар байж байгаа байхгүй те. Тэгэхээр харин одоо ингээд тэр ёс суртахууны хууль гэдэг зүйл байна, тийм ээ. Тэгээ энэ бол бидний өөрсөндөө ингэж бий болгосон зүйл биш юм байна. Хэн нэгэн биднэрт ингэж бичиж ингэж хийж суулгаж өгжээ, тийм ээ. Тэгээд нэг ёсондоо биднийг одоо бүтээсэн нэг тийм оюун ухаантай нэгэн хүч чадалтай агуу нэгэн байна. Тэр бидний бүтээгээд бидний дотор одоо ийм загтлыг одоо ингэж өгч суулгаж хууль болгож өгсөн байна гэж ааштай тийм үү. Жишээл одоо чулуугаар шаасан чулуун дотор орж болдго юм бол тийм чулуун дотор нэг тийм одоо хууль буюу загтлыг ингэж суулгаж өгсөн байх юм бол тэр нь юу гэж нэхэр чулуу бол таталцлын хуулийг даах ёстой гэсэн нэг тийм хууль суулгасан байх та тэрэн шиг бид нартаас өөрсөнд энэ ёс суртахуун зөв ба буруутай холбоотой ийм байх ёстой гэсэн нэг тийм загтлыг суулгаж өгсөн. Тэгээд тэр загтлыг илгээсэн нэгэн бид нарт байгаа шүү дээ гэдгийг хэлж байгаа тийм ээ.
Тийм. Бид нар бусад юмсаар дамжуулан яагаад орчлын ертөнцийн утга учир зорилгыг мэдэх боломжгүй гэхээр яг энэ саяны загталтай холбож хэлж байгаа тийм. Бид нар өөрт хаягдлаагаа бусад хүний загтлыг онгойлгож үзэх боломжгүй учраас бид нар тэр хүн одоо чулуунд өгсөн загтал дотор юу байгааг бол бид нар мэдэж чадахгүй штэ гэж байна шүү дээ. Гэхдээ надад өөрт өгсөн над дээр хаягдсан загтал гэж байгаа. Тэр загтлыг онгойлгох үед бол би тэр загтал дотор юу бичсэн байгааг мэдэж чаддээ шүү дээ. Тэр бол хүн өөрөө юм а гэж хэлж байгаа. Хүн өөрийнхөө хувьд бол онгорхоо загталтай тий надад хаягдаж ицсэн онгойлгож болох загталтай адилхан юм а. Тэр загтал дотор юу байгааг мэдэх боломжтой тий хүн өөрөө учраас тэгэхээр энэ бол хүн өөрөөрөө дамжуулан орчлын ертөнцийн нууцыг мэдэх боломжтой юм а гэдгийг ингэж харьцуулж хэлж байгаа шүү дээ тий. Тэгээд үүний эцэст бол ер нь бол тэгээд тийм бид нарт нэгэнтээ биднээс үл хамаарж өгсөн хууль байгаа бид нар мартаж чадахгүй зөрчихгүй ингэж заавал даах ёстой байдаг тийм ээ. Ийм байгаа учраас ер нь хүн гэдэг оршихуй бол ерөөсө тусгаар бидаас оршихуй биш юм байна гэдэг дүгнэлтэнд хүрч байгаа шүү дээ. Энэ бол ер нь уг нь бол ойлгомжтой зүйл шүү дээ тийм ээ. Тэр бичсэн загтлыг одоо нэгэд унших юм бол тэгж бичсэн байх байхаа гэж хэлж байгаа шүү дээ тийм. Жишээл чулуунд бичсэн загтал дотор чи таталцлын хуулийг даах ёстой гэж юм шаардсан хүчилсэн тийм байдлаар тэр загтлыг бичсэн байх байхаа гэж бодож байгаа. Хүнд бол чи ёс суртахууны хуулийг даах ёстой шүү гэж хэлсэн байх байхаа. Чи дагна гэж хэлээгүй тий. Даах ёстой шүү гэж ингэж тий сануулсан ингэж анхааруулсан байдлаар бичсэн байх байхаа гэж. Тэгээд тэр загтлыг нээж унших үедээ бол би буюу тэр өөрийгөө нээж харах үедээ би хүн бол юм бие даасан тийм тусгаар орших бол биш юм байна. Бид нар бол юм хуулийн дор байгаа юм байна. Бид нарт ингэж энэ ёс суртахууны хуулийг өгсөн нэгэн байгаа юм байна. Тэр ёс суртахууны хуулиар дамжуулан бид нар тэр нэгэн хинбэ гэдгийг бас мэдэх боломжтой юм байна гэдгийг харах боломжтой юм аа гэж хэлж байна. Тэгээд тэр нэг байшингийн архитектор гэж хэлж байгаа шүү дээ тийм үү? Тэрийг жишээ авч хэлж байгаа. Жишээлбэл байшингийн архитектор гэдэг зүйл бол тэр байшингийн ямар нэгэн зүйлүүдээр дамжуулж хаан шат одоо ямар нэгэн зүйл те 100хан юм уу ямар нэгэн зүйлүүдээр өөрийгөө ингэж гаргаж илэрхийлж дамжуулж харуулах биш харин тэднэрт ингэж тушаасан те хүчилсэн одоо тэр архитектор чинь тийм ээ ингэж байшингийн зураг гэж байгаа шүү дээ. План зураг байгаа шүү дээ. Ингэж барина гэсэн. Яг тэр зургийнхаа дагуу ингэж баригдаж байгаа шүү дээ. Тэгээд тэр зүйлүүдийг харах үедээ цаана нь энэ байшин барьсан архитектор байна. Энэ байшин барих ингэж барина гэсэн зураг бас байгаа гэдгийг мэдэж болж байгаа шүү дээ. Тэгэхээр ийм тэр хүч гэж байгаа зүйл те бидний ард байгаа бүтээсний тэр хүч гэж байгаа зүйл бол биднэрт ингэж тушаах, нөлөөлөх замаар өөрийгөө илэрхийлт юм байна гэдгийг мэдж болж байгаа шүү дээ. Тий. Тэгээд тэр архитекторын юм дээр гэсэн бас ингээд надад тэгж бодогдчихсан. Бид нар энэ шинжлэх ухаан гэдэг зүйл ялангуяа ихэнх хүмүүс шинжлэх ухаанд итгэдэг учраас энийг ингэж хэлж байгаа байхгүй. Байгаль ертөнцөөр дамжуулан тий одоо ингээд сансар окторгой одоо жишээлбэл хүний ингээд энэ биологийн судалгаагаар дамжуулан орчлын ертөнцийн нууцыг олоод мэдчих юм шиг гэж бодож байгаа хүмүүс байгаа бол тийх боломжгүй гэдгийг хэлхийн тулд энэ архитектортай ингэж харьцуулж хэлж байгаа тий. Бид нар одоо байшин барьсан байх юм бол тэр шатаар нь, тэр шалаар нь ч юм уу, за ил зуугаар нь ч юм уу, цонхнуудаар нь тэр хүн одоо нэг ийм юм дуртай юм байна гэдгийг л олж мэдхээс ш. Энэ байшин барьсан хүн нь дорж байсан биш гэж мэдэх ямар ч арга байхгүй штэ. Барьсан байшин гарна тий. За яхаа олон цонхтой байх юм бол их сайхан тийм саруулхан тийм гэгээ саруулхан байх дуртай хүн юм байна да ч юм уу. Жохон өндөр таацтай барьсан байх юм бол энийг ийм хүү хэлбэр загвар дуртай хүн юм байна да гэж тэр хүний талаар нэг жохон ерөнхий ойлголт авахаас биш. Энэ даш барьсан байж та дондог барьсан байж та гэж бид нар энэ даш байж та энэ дондог байж та гэж тэр хүний талаар ямар ч мэдэх боломжгүй шүү дээ. Тэрнтэй адилхан энэ орчлын ертөнцийг хичнээн судлаа гэд тэрийг бүтээсэн нэгний талаар бид нар хэр хэмжээний ойлголттой болж чадах вэ? Мэдээж яхаа ийм юм дуртай юм байна, ийм юм зөөцдөг юм байна ч юм уу. Жаахан тийм ерөнхий ойлголтыг авч чадна. Гэтэ энэ тэр байна шүү дээ. Энэ хэн байна шүү дээ гэж бид нар ерөөсөө тийм ойлголтыг авах ямар ч боломжгүй шүү дээ. Тэ? Тэгвэл бид нар ямар үед энэ бол бүтээгч юм байна гэж мэдэх юм. Өөрийнх нь хэлсэн үгийг, өөрийнх нь өгсөн одоо тушаал зааврыг бид нар унших үедээ, харах үедээ тэр чинь энэ гэж бид нар мэдэх боломжтой гэдэг тийм. Тэгэхээр тэр бол ёс суртахууны нэгдүгээр ёс суртахууны хууль юм а. Цаашлаад явах юм бол Библи гэсэн юм байж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тэр нэг бүтээгч хинбэ гэдгийг мэдэх цорын ганц үнэн зөв арга зам бол түүний нэгдүгээрт бол ёс суртахууны энэ бидний дотор оруулж тавьсан өөрийнх нь талаар өгч ойлголтыг өгөхийн тулд өгсөн ёс суртахууны хууль, хоёрдугаарт бол өөрийнх нь цэвэр хэлсэн үг Библи гэж байгаа шүү дээ. Тэр тэгжээж л тэр нэг хинбэ гэдгийг бид нар гаргаж ирж чаднаа гэж хэлж байгаа тийм. За тэгээд цаашаа 5 дахь хэсэг рүү ингээд орох юм бол
ийм энэ хүртэл ярихдаа бидний дотор ийм ёс суртахууны хууль гэж байна. Юу нь зөв бэ, юу нь буруу вэ гэдэг хэлж өгдөг хууль байна. Энэ хуулийг сахих гэдэг явах үедээ бид нар сахиж чадахгүй байгаагаа өөрийгөө хараад тэрнээс олж бидний сэтгэл зовлонтой болно. Тэр зовлонтой байгаа нь учир шалтгаантай юм аа гэдгийг 5 дугаар хэсгээр хэлж өгч байгаа тийм ээ. Тий. Тэгээд энэ ёс суртахууны хууль гэдэг зүйлийн ард хэн нэгэн байна гэж хэлж байгаа ш тийм үү? Энийг ингэж тогтоож бий болгох тавьсан. Тэгээд тэр нэгний талаар гэж байгаа ш тийм нэгэн оршин байгаа гэдгийн талаар бидэнд ийм хоёр нотлох баримт байна гэж байгаа тийм үү? Нэг нь юу вэ гэвэл түүний одоо бүтээж бий болгосон орчлон ертөнц гэж байгаа ш тийм ээ. Тий. Одоо жишээл ямар нэгэн бүтээсэн зүйлийг хараад энийг хэн нэгэн бүтээжээ гэж мэддэгтэй л адилхан зүйл шүү дээ. Тэгээ бид нар бас орчлон ертөнцийг харах зөв үедээ тэр бол агуу уран зураач юм байна. Яг л нэг байгалийн гоо үзэсгэлэн багш тийм үү? Тэгээ бас айгүй тийм сүрдмээр юм байна. Агуу тийм зураач юм байна гэж хэлэхээр бас нөгөө талаар бас нэг тийм нэгэн оршиж байгаа гэдгийн одоо бас нэг нотлохоо нь юу вэ гэвэл бидний оюун санаан дотор суулгаж өгсөн энэ ёс суртахууны хууль гэдэг зүйл байна шүү дээ. Тэр бол тэр ард хэн нэгэн байгаа гэдгийг нотлохоо болж шүү дээ гэж байгаа тийм ээ. Тэр нэгэн бид нарыг үргэлж шудраг байдал, аминж бас байдал, эр зориг, итгэл, үнэн чадлыг таашаадаг. Тэр нэгэн бол тийм нэгэн гэдгийг бид нар харж олно гэж хэлж байгаа. Гэхдээ ерөнхийдөө ингээд энэ байдал дээр тулгуурлаад хүн бас ямар ойлголт авчдаг вэ гэхээр бурхан бас сайн юм байна гэсэн тийм ойлголт авдгаа гэж хэлж байна тийм ээ. Гэхдээ яг энэ дээр үнслэх бурхан бас сайн нэгэн гэж шууд ийм тийм шийдвэр гаргах боломжгүй юм аа гэж бас хэлж байгаа. Яагаад гэвэл ёс суртахууны хууль бол танд хатуу шаардлага тавьдаг тий. Та хичнээн одоо хэцүү байдалтай хичнээн хүнд хэцүү байсан ч гэсэн ёс суртахууны хууль бол танаас шаардах зүйлээ шаардж л байдаг. Тийм учраас бурхан бол бас бодгаал чанартай тийм ээ бас хатуу тий тийм нэг юм байна гэсэн тийм ойлголтыг суртахууны хуулиас та нар олж авч чадах юм аа гэж хэлж байгаа. Яагаад гэвэл шинжлэх ухаан ч бас ер нь бол сүүлийн үед оюун санаа нэг тийм майнд бол байгаамаа гэдэг ерөнхийдөө хүлээмжшэрч байгаа шүү дээ. Бодгаал чанар манарууд гэдэг рүү очихгүй тий. Ерөнхийдөө нэг ДНХ ялангуяа тэр мэдээлэл дээр тулгуурласан байна гэдгийг харчаад оюун ухаан гэдэг байгаа. Оюун ухаан бол бас нэг байна гэдэг байгаа тий. Гэхдээ тэрийг бол бас цаашаа илүү бурхны хүлээмжшэрхгүй байгаа тийм үү? Тий. Бодгаал чанар ахгүй туйлын одоо нэг тийм оюун ухаан байна гэсэн тийм зүйл байж байгаа. Гэхдээ тэрийг бол бас цаашаа энэ ямар утгагүй зүйл гэдэг нь бас энэ тайлбарлаж өгч байгаа. Тэгээд за тэгвэл бурхныг бид нар ингээд сайн юм байна. Туйлын сайн гэдэг зүйл бол бурхан юм гэдэг юм бол тэр сайн гэдэг бид нар бол тэр сайнтай амьдарч чадахгүй. Тэгсээр бас тийм сайнгүйгээр ч амьдарч чадахгүй. Тийм оршихуунууд болчиход байна гэж хэлж байгаа тий. Тэр сайн гэдэг бидний яриад байгаа зүйл би тэр сайн тэрхэн хандж байна гэдгийг шалтгаалаад биднэрт амар амгалан өнгө өгч болно. Бас биднэрт айц хүчийг ч өгч болох юм аа гэж ингэж хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тийм. Тэгэхээр ерөөсө бурхан бол сайн. Тийм учраас одоо зүгээр өршөөл инэрлэлтэй бүх сайн яахчгүй гэсэн тийм ойлголтоос байх боломжгүй. Бурхан бол бодгаал чанартай нэг юм байна шүү. Үүнийг бол хүний доторгоо суртахууны хууль адилхан аль руу ихний нотлохоо гэж хэлжсэн. Байгалыг харсан ч гэсэн тиймээс сүрдмээр амар байж байгаа штэ. Тэгэхээр бурхан бол бас ууртай тий. Тэр бурхны чанаруудыг тэндээс ч гэсэн бид нар олж харах боломжтой шүү гэж хэлж байгаа. Гоо зөкслөн байдаг гэсэн байгаль бас нөгөө талаас аасан өршөөлгүй штэ. Тийм штэ. Тэр аимшигтай байгалийн үзэгдлүүд хүнийг яарч чадна тийм ээ. Тий. Чи тэгээс нэг ярьдаг штэ энэ бурхан айгуу тийм комеди одоо алиа хошин баха. Тий. Зарим нэг амьтдаг харахаар бүрэн амар инээдтэй шууд инээд төрхөөр харагддаг штэ тий. Тэгэхээр бурхан юм бол бодгаал чанартай нэг ер нь бол өршөөл гэдэг. Тэр бодгаал чанар гэдэг зүйл энэ төр юу гэсэн үг хэлж өгөхгүй болсон юм. Бодгаал чанар гэж аюу их ярьдаг. Тэр юу гэвэл тийм яг зан чанар мөн чанартай тий характертай тийм ээ уурладаг тий өршөөл уур энэрэнгөө байдал тий юу гэдгийг зоримог шийдэмгий одоо энэ бүх зүйлүүдийг чинь бодгаал чанар гэж хэлээд байгаа шүү дээ. Тий. Тэгээд яг нэгдүгээр бүлэг ингээд төгөл дуусч чинь тэгэхээр эцэстээ яг хэлэх гээд байгаа зүйл юу руу аваач чинь ихээр бурхан гэж байгаа шүү. Ёс суртахууны хуулийг өгж гинэ гэдэг чинь бид нар энэ хуулийн дагуу байх ёстой байсан гэдгийг харуулж байгаа шүү. Бид нар гэхдээ энэ хуулийг сахиж чадахгүй тийм гэмзэнтэй болцсон шүү. Тэгвэл хуулийн сахиж чадаагүйхан хариуцлагыг бид нар тооцох ёстой. Тэгвэл тийм ээ. Тэр хариуцлагаас биднэрт мултрах арга замыг хэрхэн бэлтгэж өгсөн бэ? Бидний өөрөх ёстой байсан тэр ял зэмийг бурхан яаж шийдэж өгсөн бэ? Яаж хэрхэн хүүгээ тэ илгээж энэ бүх аврагдах боломжийг өгсөн бэ? Энэ бүхэн рүү ингээд цаашаа бид нарыг хөтлж байгаа тэ. Тэгэхээр ямарс нэгдүгээр бүлэгт бид нарын ойлгох ёстой гол зүйл бол хүний дотор бурханы оруулж тавьсан зөв буруугийн талаарх ойлголт. Тий. Ёс суртахууны хууль гэдэг зүйл байгаа. Энийг бол юу ч өөрчилж чадахгүй юм ангид зүйл байгаа шүү. За бид энэ дээр нэг зүйлийг
давтаад бас нэмээд хэлчихмэрсэн гэхлээр юу гэхээр одоо эн чинь ямар ч яс суртахууны хууль гэдэг зүйл өгөгдсөн юм байна. Тэгээ тэр бидний тэр яс суртахууны сахих ёстой хуулийг өгсөн нэгэн байгаа юм байна. Тэгээ бид нар сахиж чадаагүй юм байна. Тэгээ бид нар сахиж чадаагүй учраас бас тэр бурхан бол өөрөө юу учраас өөр ингэсэн бодгоол мөн чанартай учраас зөвхөн сайн амьдрангүй биш те бас хуулийг сахиж чадаагүй учраас бид нар тэр бурхантай нэг ясандаа бас жоохон тийм дайсгах байдалтай болсон юм байна тийм үү эсрэгдсэн байдалтай болсон юм байна. Тэгвэл одоо яах юм бэ гэсэн асуулт гарч ирж байна шүү дээ. Тэгээд гарцгаас нэг хэрэгтэй шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо яах вэ гэхээр бид нарт ер нь гарцыг өгж байгаа зааж өгж байгаа бодтойгоор хэлж өгдөг ганцхан зүйл байдаг байхгүй юу? Тэр юу гэвэл Христ итгэл шүү дээ. Нэгэсэндээ Библи шүү дээ. Тийм. Тэр Библиэлд юу гэж хэлж байна гэхээр нэгэнтээ ч тэр өөрийнхөө бүтээгчийн чамд бий болгож өгсөн тийм ёс суртахууны хууль буюу чамд бичсэн тэр загтлыг дагаж чадаагүй учраас чи тэрнтэй ингэж эсрэгдсэн байр суурин дээр байгаа. Тийм ээ. Тийм болохоор юу хэрэгтэй вэ гэхээр нэгдүгээрт хүнд гэмшил хэрэгтэй гэж байгаа тийм үү. Тэрийг хэлж өгдөг шүү дээ. Гэмшил хэрэгтэй гэж. Би буруу байна гэж. Өөрийнхөө зориулагдсан бүтээлийн байдлаар амьдарч чадаагүй байна. Тийм гэмшил хэрэгтэй гэдэг ер нь бол ганцхан Христ итгэл хэлж өгж байгаа шүү дээ. Энэ Библи хэлж өгж байгаа шүү дээ тийм ээ. Эцэстээ хүний дотор хуулийг оруулж тавьсан зорилго нь ч гэсэн эцэстээ гэмшилт хүрэхийн тулд байж байгаа шүү дээ тийм. Хоёрдугаарт юу хэрэгтэй вэ гэвэл гэмшсэн хүнд юу хэрэгтэй гэвэл өршөөл хэрэгтэй байна. Гэмшил байхгүйгээр гэхдээ бас өршөөлөг олж авах боломжгүй шүү дээ. Жишээлбэл хүн өөрийнхөө одоо өвчтөй гэдгээ мдээгүй цагт бол тийм ээ ямар нэгэн эмчээс тусламж гуйх тийм одоо юу шаардлага юм үсэхгүй шүү дээ. Эмчи яриаг сонсохгүй шүү дээ. Гэтэл хүн өвчтөй болсноо мэдэх юм бол яг тэр өвчнийхөө талаар яах вэ гэдэг асуудлыг тэр эмчийн үгийг айгүй сайн сонсож тийм ингэж бодож эхлэв шүү дээ. Тэгэхээр энэ өнөөдөр ингээ ярьсан сэдв бол юу вэ гэвэл тийм ерөөсөө энэ бид нарт энэ ёс суртахууны хууль байгаа үсттэй энийг бол ерөөсөө хинч үгүйсгэж чадахгүй шүү дээ гэж. Ойлгомжтой. Энэ бол ингээд өнөөдрийн 1-р бүлэг дээр ингээд энэ номны 1-р бүлэг дээр ингээд ярьсан зүйл бол энд бол ерөөсөө ямар ч тийм одоо христийн итгэлийн талаар бурхны шашны талаар яриаггүй шүү дээ. Энэ бол зөвхөн ерөөсөө энгийн ойлгомжтой зүйлийг ярьж байгаа шүү дээ. Хин ч одоо энийг ингэж үгүйсгэх арга байхгүй. Хүн болгонд байдаг ёс суртахууны хууль, зөв буруугийн хууль байдаг. Тэгээд тэр хууль бол бид нар өөрсдөө бий болгосон биш бидэрт өгөгдсөн зүйл. Бас нэг айхтар зүйл нь юу вэ? Бид нар тэрийг сахиж чадаагүй. Бүгд сахиж чадаагүй тийм ээ. Тийм учраас тэр цагтал бичсэн нэгэнтээ бид нар эсрэгдсэн байр суурин дээр ирсэн байгаа. Тийм ээ. Тэгэхээр одоо бид нар тэр энэ байр сууриас бол яаж гарах вэ, яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэрэнд бол ерөөсөө ганц хариулт өгч байгаа зүйл нь бол Библи байгаа шүү дээ. Гэмших хэрэгтэй. Гэмшил байж аж өршөөлийг авна. Тэр бүтээгч нэгнээс тийм зүйл хэлж гэж байна. Энэ дээр харахад ихтэй энгийн амьдрал дээр ч гэсэн байдаг асуудлууд энэ хууль гэдэг юмны талаар би бас жоохон бодсон л да энэ 1-р бүлгийг уншиж явах үедээ. Хууль гэдэг зүйл ч гэсэн ингээд одоо кинон дээрээс л бид нар ерөнхийдөө хардаг шүү дээ. Ер нь шүүх хурал нь яаж явагддгийг ингэж тий. Тэгэхээр тэр ерөөсөө шүүх хурлын гол зорилго бол тэр хүн одоо буруутай буруугүй юу гэдгийг л тогтоох гэдэг шүү дээ тий. Тэгэхдээ хүн яагаад ингэж хэлж болохгүй гэж ер нь одоо би чамаа тэдийн заасан хуулиар чамаа шийдэх гэж байна гэх юм бол би наад удаа чи мэдээгүй шүү дээ гэж хөө яагаад хийж хэлдэг юм бэ? Тий. Хизэж хэлэхгүй шүү дээ. Хэлсэн байсан ч гэсэн тэрийг шүүгч байсан ч гэсэн тэр ямар ч хүчингүй шүү дээ. Тэгвэл шүүгч юуг үнд салгаад тэр хүн тэр хуулийг мэдчих хэрэгтэй гэж үзээд байгаа юм бэ? Эн чинь өөрөө эргээд бүхэн энэ хууль хүний дотор хууль байдаг гэдгийг батлаад байна шүү дээ. Хизээ 10 жил те эрүүгийн хуулийг зааж ирсэн юм бэ те. Тэгэхээр чин эн чинь угаасаа хүний дотор байдаг зүйл шүү дээ. Тэгвэл яаж хүн энэ бас өөрөө үгүйсгэж чадахгүй би мэдэхгүй би наад удаа чи мдээгүй болохоор би ингэсэн шүү дээ гэж хэлж чадахгүйгээр хүлээн зөвшөөрөд байгаа өөртөө яадаг. Яагаад те чи угаасаа мэдж байгаа шүү дээ гэсэн байдлаар ял өгöd байна. Тий. Бүр тэдэд гэж байгаа бүр араас нэг л уншиж байдаг шүү дээ тий. Тэгэхээр энэ хууль энэ зөв буруугийн гэдэг ойлголтоо бидний дотор бүр төрөлхөөс бидний дотор байдаг. Угаасаа Библиэлд хэлж байгаа бүх үг энд батлагдж байгаа шүү дээ тийм ээ. Хууль биднэрт Библиэлд хэлж байгаа энэ хуультай холбоотой өгөөд байдаг шүү дээ тий. Бас эцэстээ Паулийн хэлсэн үг ч гэсэн байна шүү дээ. Бөө би юудаа хөрхилтэй хүн бэ гэж тий. Тэгэхээр бид нар энэ хууль гэдэг зүйл бидний дотор байдаг. Бид нараас шаарддаг. Бид нар хизээч энийг бол биелүүлж чаддаггүй. Тэрнээс олж бид нар айгүй зовлонтой болдог. Эцэстээ буруутан гэж мэдсээр хагаад бид нар цөхрөл төрдөг. Тэр үед бол бид нарт тий гарц хэрэгтэй болдог юм аа гэж тий. Тэр энэ амьдрал дээр ч гэсэн байдаг юм тийм зүйлүүд байж байгаа байхгүй хүн жирийн амьдрал дээр ч гэсэн зүгээр ингээ хараад ойлгочих болохоор тийм зүйлүүд байж байгаа байхгүй тийм. Тэгээд энэ бүлгийн төгсгөлд бол хэлэхтэй тий энэ хүний сахиж чадаагүй хуулийг чинь биелүүлж өгөхийн тулд бурхан өөрөө хүн болж ирсэн юм аа. Тийм. Тэгээд тэр бурхнаар орхигдсон байсан хүнийг олж авч Христ
бурхантай улируулж өндөрлөгтөнд авралыг өгсөн шүү гэдгийг ингэж Библи биднэрт өгүүлж хэлж өгдөг юм аа гэдэг ингэж хэлж өгч байгаа шүү дээ. Тийм. Тэгээд цаашаа ер нь бол 2 дугаар бүлэгт гарч байгаа зүйлүүд ингэж харах юм бол тэгвэл одоо энэ Христ итгэл бишрэлдэг чинь яг юу юм бэ гэдэг хэлж байгаа. Бид нар яг юунд итгэдэг юм бэ гэдэг хэлж өгч байгаа. Тэгээд бас хажуугаар нь энэ жинхэнэ итгэл бишрэл бас бусад одоо энэ ингээд хуурамч одоо нөгөө шашнууд байна шүү дээ. Тэдний хоорондын ялгааг хэлж өгч байгаа. Тэр нь бол надад бас их чухал санагдсан. Тийм. Тэгээд чадвал дараагийн 7 хоногт 2 дугаар бүлэг рүү ороод байв тий. За баярлаа. За тэгээ энэ Мир Кристианти намыг Facebook дээр Туул Төмбаяр гэдэг хуудас дээр шеэрлсэн байгаа. Тэндээс сонсч болно. Бас Туул Төмбаяр гэдэг YouTube channel дээр Туул Төмбаяр гэдэг тавьсан байж байгаа. Тэрийг сонсч болно. Тэгээд энэ YouTube channel дээр сонсоход нэг давуу тал нь юу байдаг вэ гэхээр хурдлуулж болдог. Тийм. Ерөнхийдөө би бас жоохон удаан уншсан байлээ. Тийм болохоор бас удаан уншсан юм хүн сонсоод хараас жоохон уйтгартай бас жоохон цаг алдаж болно тийм учраас YouTube channel дээр бол хурдлуулж болдог шүү дээ. Тийм учраас playback гэдэг хурдыг нь 1.25 дээр ч юм уу тавиад сонсч байгаа айгу хурдан уншаад арай жоохон хугацаа хэмнэх баг. За баярлалаа. За баяртай.